одоо энэ хөгжөө дэмжигч тусалж дэмжих хүн байхгүй бол одоо бүгд хоёулаа барилдаад явах л бүгд бид нар ч одоо хинч биш шүү дээ тийм шүү дээ. Бөхөө дээдэлдэг одоо Монголын ард түмэнд бас маш их баярлаа. Та бүхөөгэрж бөхөө үзээрэй. Тийм шүү дээ. Бөхөө өргөн дэргэдээ. Сайн дээр хаа юу дээдлийг үзсэн шүү дээ та үзсэн шүү дээ. Гоёос гоё юм билий. Анхудаа төгсөж байгаа. Би чинь 2 жилийн финал үзсэн. Тэгээ финал үзэх мэдрэмж бас амар шүү ёо. Тэр нүргийн донд. Би чи металлын фэн баггүй. Тийм шүү дээ. Одоо юу ч тэнцэнэ штаг гэдэг та чинь нодны хийсэн. Тий. Тэгээ бас энэ залуучууд одоо ингээд подкаст хийж байгаа ах нар одоо залуучууд байна тий. Та бүхэн бас нэг өдөр одоо цаг заваа гаргаад Монгол бөхөх өргөөнд ирээд бас бөхөө нэг өдөр тий үзээд одоо энэ саксчид одоо спортын би нэг бас дэмжих хэрэгтэй тий саксныхан волейболынхан одоо их спортынхан тий дээрээ одоо баг хамт олноороо ирээд би нодон бас нэг нэвтрүүлгээр бас хэлж лээсэй. Та бүгд ирээгүй л дээ. Та бүгд маань яг нэг өдөр цаг заваа гаргаад нэг одоо том барилдан байгаа шүү дээ. Одоо ус тунгалсан ерөнхийлөгчийн төрсөдөр байна. Ерөнхийлөгчийн сум гээд цаанасаар билет олдохгүй маа гэвэл над руу хэлээрэй. Нэг билет Facebook, Instagram дуугаар харагдаж байгаа манайхан бичээрэй гэдэг өгөөд. Билет олж игнөө. Тийм та бүхэн тэгээд эрс сайхан сэтгэлийн сэнгэл хийлээ тий. Нэг өдрөөс бүх үзэгч бас нэг арай өөр бүхийн тухай ойлголт нь бас нэг арай өөр болоод гарах юм болов. Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч амтаар урлаж аз жаргалыг түгээн Азиана. Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Ачиртай бантан подкастын 3 дугаар Инкота Азиана ресторанс үйлчлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн зочноор Аранга аймгийн Хотон сумын яриад Хотон интернэшнл компани шүүгэн шийдвэр гүйцэтгэх хэргийн газрын сүлд спортын хороо ус сувгийн удирдах газар бүхүүлэх дэвшээний Монгол улсын начин Эрдэнэхүүгийн мөнх жаргал оролцоход бэлэн болоод байна. За, урилгыг хүлээж авч ирсэн дүүдээ бас баярлалаа. За, хүрсэн баярлалаа. За, энэ подкаст эхлүүлчихэл хана үзье дээ. Тэгээд ганц нэг дугаар гарч ийн ямархан болж ийн бүгчүүдийн зүгээс харуул. Гоё нэвтрүүлэг одоо эхлүүлсэн байна. Одоо яг бүгчүүдийн одоо амьдралыг одоо яг ил харагддаг нь бол бүх барилж харагдаж байгаа. Тэгээд тэрнээс цаатахын бас харуулах хичээж байгаа. Гоё нэвтрүүлэг болж илээ тэгээд ахта баяр хүргэе. За баярлалаа. Тэгээд ер нь тэгээд нөгөө хамт нэг тоогон дотор явж байгаа учраас бүгчүүдэд санал тавигаад их өөрөөлөх хүлээж өнөөдөрсөн мөх жаргалдаа санал тавиад ингээд тэгээ хаа гэдэг ингээд яаж чаддаг студио баярлалаа. За бид тэр чинь бас цуг нэг газар бэлтгэл сургууль Дурангаан дээр хүчний бэлтгэлийг цагуурн заримдаа зөрдөг ч гэсэн тий. Цугтаа хамтдаа бэлтгэл сургуульд хийгээд явж байна. Алтан цомын барилдаа энэ жил эхэлчлээ. Алтан цомын барилдаа ааны талаар. Алтан цом өмнө 2 жил болоод арай өөр зохион байгуулалтаар болоод өнгөрсөн аймагуудынхаа бүгчүүдийг аваад тэгээд 21 аймаг 9 дүүрэг тэгээд Улаанбаатар гээд 32 баг орж исэн. Өмнөх 2 одоо энэ жил болохоор одоо компаниудад хуваагдаад одоо Монгол улсын шилдэг 64 бүх 8 компанид хуваагдаад одоо хүчийг үзэж байна гэдэг. Одоо нэг арай өөр зохион байгуулалтанд орсон өөр системээр явж байгаа болохоор шинэлэг гоё санагдчих. Тэгэлгүй яах вэ? Өмнө 2 жил чинь Арангач хойлонд нь аврагын төлөө барилдаад үзсэн. Алтан цом өргөд үзсэн. Тэгээ энэ жил чинь Арангаа бүхтэн багаараа л баг хатнаас орж байгаа ш. Дээрээс нь хүчээ зулаатгаал дүгрэг аваал тий. Одоо хатанд интернэшнл компанид одоо сохоцогтод бид гурав ерөнхийдөө харьяалагдж барилддаг. Тэгээ тэр 3 хүн дээрээс тулгуурлаад ерөнхийдөө багаас сонгосон. Тэгээд өндөр харцгаагаа аваад азар байж дараад авцсан. Тэгээ одоо хамгийн чухал хүн болчиход дүгрээ чи бас. Тийм шүү дээ. Одоо хамаг давааг авч байна тий. Хамгийн зөв сонголтыг ерөнхийдөө хийсэ гэж бодож байгаа шүү дээ. Одоо тэгээд цаашдаа нөө мөхөрдөн арцсан маань хамрын апресанд орц одоо 12 сараас барилдаад эхэлнэ. Тэгэхээр одоо хатантын баг улам л хүчрэгшин гэсэн. Одоогийн байдлаар 2 барилдаа 2 ялчаа байж байна тий. Цаашаа өршөөл одоо олон сонирхолтой барилдаануудаар алтан цом үргэлжлэх баг тий. Тий одоо өндөр арцсан маань сая яг суглааны маргааш хаалгаанд орсон. Тэгээд 12 сараас ер нь барилдаад эхэлчих ухаа гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд өндөр арцгаа ирээд ирвэл улам л хүч зузаан болно.
2 жил финалдсан багш тэгэл. Тийм шүү дээ. Гонцоо өөрөө. Бүр доо тэгээд байгаа шүү дээ. Манайх багийн барилдаа хийж үдсэн аймаг шүү. Тэр хоёр болохт нь хоёр финалдсан болохоор бас ерөнхийдөө сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ барилдаад бус хүмүүс тэгээд одоо зарим багт гэхэд одоо барилд тойргийн барилдаар барилж үзээгүй хүмүүс байгаа тийм. Тэсэн мөрнөө бүгдсэн барилданд мундаг барилддаг. Тийм хүмүүс байгаа. Маад ерөнхийдөө бол дандаа ер нь бол тойргийн барилдаар барилдаад үзсэн хүмүүс туршлага сайтай л байгаа гэж бодож шүү дээ. Тэглгүй одоо мөнгө чаргал Батцоор хоёр ч одоо тэгэл одоо алтан цомын бүтээгдэхүүнүүдийн нэг шүү дээ ер нь тий. Одоо эдчнээс гарч анх тэгэл цагаан сарын барилдаанд төрүүлснийхаа дараа улсын өндөр том цолтой хүчтэй ах нарыгаа хаяал ер нь анх гарч ирж байлаа шүү дээ. За манай өнөөдрийн ивент гэх байгууллагаар эрүүл мэндэд анхаарах хүн бүрийн сонголт яам гэж үзэлж. За бид ямар жимсэд дуртай. За усуузм мөрч. За юм ч бас дэмжлэг тусцаа чамаг нөгөө хатанд намайг багаасаа дэмжсэн гэж ярьдаг шиг ахын бас юм эхэлж байгаа учраас дэмжлэг тусцаа хэрэгтэй болох юм аа. Тэгээд намайг эхлэхэд бас чамаг сумын зам байгаас чинь дэмжсэнтэй адилхан намайг бас хөтлөж болоод игээд дэмжсэн бас энэ яам гэж үснийхаа хамт олонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Их гоё жүүс л би нэг анх СУ-гээр худалдаж эхэлжсэн баг. Тэгт навж үзчихсэн. Их гоё. Гэр бүлтэй эрүүл амттай сонголт Yummy 100% байгалийн NFC juice. Манай мөнх чаргал чи ер нь би анх аймгийн заан болохт нь ерөнхийдөө эрд төрүүлдэг лөө жодоогоор эрд төрүүлсэн. Тэрний дараа сумын цолтой залуу барилдаж байгаа тэр зунаа шууд аймгийн зам болоод тэгээ тэр жилийн амар жин нэмсэн тий. Тэгсэн. Ерөнхийдөө бүксэн бие бол ланзаасан шүү дээ. Жишээж нь баг хэвээрээ шахаа тий. Бие онцлог угаас тийм байл. Тэгээд мөнх чаргалын хамгийн онцлог гэх юм бол бидний хамгийн мөнх чаргал гэхээр нүдэнд орж ирдэг юм амар хөнгөн гүн. Энэ том жинтэй хөнгө. Би чи одоо баг нэг 120 этэй байж нэг хөдөлж ядаад байгаа шүү дээ. Мөнх чаргал чинь 35 40 мөч байгаа гэдэг одоо тэгэхэд чи ерөөсөө тэр жиндээ төөртөхгүй хөнгөн гүд. Тэр одоо жодогийн бэлтгэл дээр сууж авсан. Ер нь бол тэгэл би чи яг жодог хамгийн анх бас биш ээ. Тэгэхээр чөлөөтөр бас хичээлжсэн. Оо зөв. Хаана 81-ийн инхээ өгчтэр. Инхээ өгчтэр гэжсэн. Тийм бүр анх нэг 3 сар гараа хичээллээд өвлөөс нэг хавар хүртэл хичээллээд тэгээ бол нэг жил өнж жодоо жодоор орчихсон. Жодоо тэр шууд шир багштай. Тийм шир багштай. Шир багштаас анх танилцсан бас сумад анх явах гэжсэн үү? Үгүй. Сумагийн тэр нэг Хөшөө зам бат хоёрын нэрмждэг тэмцээн. Сумагийн тэмцээн бас өглөөний өглөө. Тэг өглөөний өглөө. Тэрэнд орж исэн ах. Тэгэхэд л багш ах намайг хараад аавтай танилцаал тэгэл намайг жил гарan хүүхд яач гэж аавар их ярьсан 2010 оны намар аавыгаа дагаал яг спортын өрөнд шир багштай очижсэн. Мөнх чаргал ер нь хотонтой төрж өссөн юм уу? Хотод төрж өссөн хөлтөө? Хотонтод төрөөд хотод өссөн. Зөв төрөөд нааш ирсэн. Аав нь цэргийн начин. Тий. Бас цагдаагийн албанд ажиллаж байгаа тэтгэвртээ суусан тий. Насаараа цагдаа. Аав наашаа цагдаад ажиллаад тэгэл ер нь наашаа хот руу нүүж ирсэн. Гэр бүлэрээ тий. Зөв. Аав нь бүх цэргийн баяр нааданд одоо энэ манай энэ Батгэрэл ах махтай цуг барилж ирсэн хүн байлээ тий. Тий. 2003 онд цэргийн начин залуурч. Зөв. Бас ажилтаа байхад нь юунаас цагдаагаас нь хүчээр авчиад барилдуулсан цэргийн начин. Нилээн дургу цэргийн начин болсон. Хүчээр ажиллаа хийж яхад нь яаш барил тэгээд загинж явуулаа тэгээд тэнцэнэ тавда начин болж ирсэн гэсэн. Зөв. Тэгээд ер нь жоохон бахта наадам ийш тийшээ дагуулж явж бүх үзүүлэх юм уу? Нилээн дагуулж явдаг байсан. Тэгээд бас тэр цагдаагийн баяр маягаад бас нэг стенд болдог тий. Стенд болдог. Тэгээд тэр урд одоо Чингисэг үрээд бас нэг болж ирсэн. Тэр нь бас түрүүл тэр мэрлүү нилээн аваг дагаж явдаг бас. Тэгээд сумын наадам бас нилээн амлалтаа 100. Аавгаа хараад ерөнхийдөө анх бүх болох сонирхол төрсөн юм уу? Эсвэл одоо нэг цуснд нь хүүхд чинь нэг барилдахаас өөр юм бодогдох нэг хүүхдүүд байдэн шүү дээ тий. Тэгж яав. Ер нь тэгэл багасаа л тэгэл хөдөө нөгөө зуны 3 сарын амралтаар хөдөө очиж тэгэл хөдөө хамаатны үед ингэ залуучуудтайгаа барилдаал унж таавал тэгэл тэрнээс л ерөөхдөө бүх сонирхолтой болох юу нь хөтлөгдсөн баг. Тэгээд бас
аав барилтаас болохоор тэгэл аавыг бас хараад ерөнхийдөө нилээ бүх болно гэсэн. Бол угаасаа дуртай байгаа шүү дээ. Тий. Ямар ч бүх хүн хүүгээ бүх болж ивэл тий баярлах шүү дээ. Би ч эхлээд аав цагдаа болно гэсэн жоохондоо. Үгүй ачаа цагдаа болохгүй. Өөрөө зовлон гэлээд шүү дээ. Нортой нойргоо хоолтой хоолгоо тэгэл аав чи тэгээд баяр өдөр гэртээ байхгүй цаанаа шинэ жил наадмар гэртээ байхгүй. Ээж дүү тэгэл ерөнхийдөө баярыг тэмдэглэдэгээс тэгээд би цагдаа болно гэхээр үгүй гэдэг амар дор. Тэгээ жодоо өхий спортоор ч манай мөгчрөл бас чамгүй сайхан амжилтуудыг гаргасан дэлхийн томчуудаас гар зөрүүлээд үзсэн. Жодоо өхий амжилтууд ч 90 кг-аас ер нь эхэлтэй юу? Өсвөр залуучууд баг жингүүд өсвөр 81-т Азийн аврахт өсвөр Азийн аврахт төрүүлээ. Тэгээд тэрнээс эхэлсэн. Анхны тэмцээн. Жодоо өхий анхны тэмцээн очиод хайнанд очиод 2013 он төрүүлчихсэн. Тэгээд тэрнээс ерөнхийдөө эхлээд урам аваал. Тэгээд жодоо өхий спортоор одоо сүүлийн үед жоохон хөндөрөөд үндэсний хөрөөгөө анхаарцсан. Тэгээд одоо ч угаасаа хоёулыг хослуулж явна гэдэг чи одоо энэ хоёулаа мэрэгжлийн түвшинд төгсөж идэж тий. Хэцүү. Гэхдээ ерөнхийдөө хослуулвал их зүгээр санагдаад байгаа сүүлийн үед. Нэг хэсэг жудоогоос орхиод 1 жил 2 жил шахуу жудоогоо тас орхиод яг үндэсний бөхөөрөө бэлтгэлээгээд явсан жоохон өөрхөө хийдэг мөхнүүдээс яг тэгээд барилдаа сурцсан болохоор тий. Хөндөрөө дом санагдаад энэчлээс буцаад ч жудоогоо хийгээд эхэлж байгаа. 7-т 1-2 удаа. Яг зөв тий. Яг нэг их спортын төвшин шиг их спорт ч өдрийн 3 бэлтгэл нүддэг. Тэгэж хамаг тамираг өөхгүйгээр зүгээр одоо нэг өөрийнхөө мэх техникийг оруулах зарчмаар нэг одоо таны хувьд юу? Одоо ингээд өсвөртөө хийжсэн өсвөр залуучуудад хийжсэн бэлтгэл байна шүү дээ тий. Ачаалттай бэлтгэл байгаа шүү дээ. Тэр одоо танд хэр их юу гэжсэн бэ? Одоо ер нь би тэрний төсвөр төвчээрэл одоо ингээд барилж гэж боддоо шүү дээ. Би бас одоо яг тийм байна да. Яг өсвөрт байхад одоо шир богч тэгээд шир богчны туслах тасалчууд Чинсна гэдэг Солонгос хамгийн анхны одоо Монгол оюутан болж очиод төгсж ирээд тэгээд биднийг яг өсвөрт байхад багшилж ирсэн. Тэгээд яг тэр ах биднийг бэлтгэлийг амар хэлээд байсан. Тэгээд нэг Солонгос дагуулж яваад өдрийн 3 бэлтгэлгээд Солонгосд бэлтгэлч бас чанга штэ. Жилетнээс адилхан уу? Адилхан. Солонгос угаас бэлтгэлээр нүдж гарч ирдэг юм шүү дээ. Солонгосын бэлтгэлч өглөө 6-ад босч зарядик жоо тэгэл хөнгөний тамирчин шиг дэрвэсөө. Тэгээд 8-д дуусаад буцаад 10-аас бэлтгэлтэй. Тэгээд 10-аас 12-д дуусаад 2-оос бэлтгэлтэй. 4-д дуусаад тэгээд нэг жоохон амарх мэйгтэй. Одоо бид чинь нөгөө шгшөөгийн бэлтгэл тас ингээ гарчаал шийсэн сүүлд жодоогийн гард маах чинь эрчин бол амар ч үндэсний хөлтэй харьцуулах тий. Тэнгууд нөгөө маах чинь 2-4 1-т 2-т дотоо сайн юнгуудаа 3-таа амардаг. Тэгээд 3-таа 1 хийчээд 4-5-таа дахиад 2 хийчээд хагасаандаа 1 хийгээд бүтсэндээ бүтэн амардаг шүү дээ. Тэнгууд нөгөө ингээд ачаалтай бэлтгэл унтахаар ингээ хөвтөнгууд маргааш бити болоос шиг. Тэгэхээр нүдэ анунгууд чи зарядтагнаа гэж дууддаг тий. Яа. 2 цагийн хоорондох тэр утсан сэрүүлэг муухай зөөс байдаг надад. Яа ингээ талгаад тавиал буцаал зэрэг дугуй. Шууд унтж авахгүй бол ачаалаа даахаа байждаг тий. Тэр яг өсвөр залуучуудтай хийжсэн тэр яг ачаалтай бэлтгэл яг одоогийн төвшөнд авчирсан санагдаад. Тухайн үед бас жоохон нөгөө бэлтгэлээс хөндөр жоохон одоо дутуу хийгээд жоохон пассив хүүхдүүд байдаг шүү дээ. Бид нар бол одоо нэг байхгүй. Ер нь бүгд ажиллаа хөгөөд амьдралаа хөгөөд явцсан хүүхдүүд байна. Яг тухайн үед бэлтгэлдээ яг зориулж исэн хүүхдүүд нь бол ерөнхийдөө амжилтанд хүрсэн явж байгаа гэж хардаг шүү дээ. Сүүлийн үед жоохон хөгжлийг хараад байгаа жоохон хүчний бэлтгэл дээр өмнө ч тээ хийдгэл байсан баг л та. Хамт цуг бэлтгэл хийж байгаа болохоор өднийхээ болонгаар ингээд харж марж байхад бол хөл мөлний тамир бол ланзгаар юм л шүү дээ. Бүкс гой томтой болохоор тий. Ер нь зөвхөн 200 зүгээр нэг сип гэсэн юм босч идэв шүү дээ. Одоо гэхдээ ерөнхийдөө бас хөгжөөд их юм 200 ч бас тэгээд ер нь бол хүмүүсийн давтаж жим биш болчихлоо шүү дээ. 200 ах чи амар санагддаг шүү дээ тий. Ах тэр жоохон багчил тэр ах 200 суусан ин тэд чагсан гэх хэл гэл гэдгээс одоо ерөнхийдөө сумын зав хүртэл тэгж шахацууд болчиход шүү дээ. Тэгдэггүй яах вэ? Одоо 200 сууж мууж байгаа ерөнхийдөө чамлаад байгаа шүү дээ. 200 сууж ийм гойтой 200 суугаад. Биш нөө анх бэлтгэл хийгээд эхлээд нөө форум чухад үе мүе чангалах гад нэг 50 60 мараар хийж идэв шүү дээ. Тэгэхэд л ингээ харж байгаа ч юм уу чаргал
аймгийн арслан инх төвшин хоёр одоо цуг уран гандар бэлтгэлгээд ингэ явж байгаа. Энэ хоёр чинь хоёр том гоётой нөхөр зүгээр 200 зүгээр сип гэдэг гарна. Ланзгар тамиртай хүмүүс энэ даа гэж юм байна. Гэтэл чинь нэг бэлтгэл алдаагүй. Наадмаас хойш тэгээ шууд бэлтгэлдээ орцсон. Тэгээд ерөөхдөө нэг 100-ийнхаа бэлтгэл ер нь алдаагүй явчих. Ер нь тийм болсон юм сүүлийн үед ер нь. Одоо өмнө ч нөө хүмүүс нөө шин цол авчаад форумд орох гээд ингээ баяр наадан тэмдэглээд явждаг. За энэ тийм хөдөө орон нутгуулж байгаа барилдаанд нэг барилддаг шин цолтой хүмүүс тий. Тэгээ одоо ч ерөөсөө шин цол авчаад ерөөсөө маргааш нь барилдал явж штэ тий. Тэгэхээр бас нэг хариуцлага гэж юм байгаа хөлтэй. Ард түмний хайр инэрлэр тэр сайхан цолыг хүртчихэд бас барилдчихж л одоо ард түмнээ баярлсах штэ тий. Цол авчаад тэгээд алга болчихж байгаа шүү дээ. Тэгээ алга болж ирчихэд нэгээр дээр багш жагаад юм байна шүү дээ. Тэр дасцсан хийх ёстой барилдаануудаа хийгээд нөө барилдаанаа холдуулахгүй ингээд явж байгаа нь айгүй зөв сонголт юм шиг байна. Энд тэнд одоо энэ наадмууд 100 мөн ер нь нэлээ ихссэн биз дээ. Ихссэн байна. Бай шагнал сайхан болчих тий. Тэгээ тэднэрд бас тойроо барилдаад яг бэлтгэл алдахгүй яваад иж болж байгаа байхгүй. Тэг хүн чинь нөө барилдахын тулд бие бэлдэх ёстой. Хоол унднаас эхлүүлээ идэж уух, амралтаа зохицуулна тий. Тийм учраас хариуцлагатай байх шаардлагатай юм шиг. Одоо чи ер нь үндэсний бүх ер нь бол мэрэгжлийн төвшөнд очиод шүү дээ. Одоо ер нь цаг үеэ дагаач тэр юм уу? Ерөнхийдөө бүх юм хөөсч өөрчлөгдч тий. Өмнө болоод байдаг гэсэн бол одоо ер нь болохоо байх тал руугаа орж мараад үзэгчд ч гэсэн тий одоо шинэ барилдааныг аяг хүлээж штэ. Одоо алдсан бол ер нь хүмүүс их хүлээдэг болсон. Хүлээдэг болсон. Тэгээ ер нь энд тэнд нэг бүх сонирхдаг хүн тарахаар алдсан биз. Тэгээ бүр өөр аймгийнх ч гэсэн одоо MCS энержигээ барилж байгаад ингээд өөр аймгийн хүн шал өөр аймгийн хүмүүс одоо хараахыг хатантайх за хараахаа ингээд төвлөрсөн байна гэж тэглээ гэхэд нөгөө хатант гэдэг утгаар нь өөр аймгийнхаа айгүй дэмждэг тий. Энэ манай баг шууга хоорондоо бооцоо моцоо тавьдаг ч юм уу тий. Үндснийх бүх бэлтгэлийг одоо яаж юм бүхэлдэлтэй хийж гэнэ үү? Яг нөгөө бэлтгэл зөрж байгаа. Яг одоохондоо штангтай давхцаад жоохон очихгүй байгаад байна. Үндснийх бэлтгэлийг ер нь хаагур хангаж байна. Штангийнхаа дараа тэгээ жоохон их тавтаад яж чинь. Гэхдээ анар ах сэрэг хотгоох гуравтайгаа цуг. Үндснийхаа бэлтгэлийг хийж чинь. Тэгээд нэг өдрөн жуудагаа гээл. Юу хүчний бэлтгэл бол харж хахад юуны араас их мих тавтаад гарагдчих юм. Их төвшин арслан хоёрыг бол жодогийнхоо хөдөлгөөнүүдийг ер нь яг юуны штангны ардаас ерөөхдөө тийм бие суллах, жоохон ноцолдох, мих тавтах тийм байвал зүгээр одоо нэг цуглуулсан бира зөв юм зарцуулж хатуурахгүй тий хатуурахгүй тийм байх. Үднэс ерөөдөө жоохон хөнгөн мих тавтаа, жоохон ноцолдоод хөлсөө гаргаад тий. Тэгээ судалчих юм бол нэг гоё болчихдаг шүү дээ. Тийм мөч ордын барилдааг ингээ харж байхад ер нь хүчрэхээс илүү техник зөнгөсөн барилдаантай шүү дээ. Одоо тэгэхээр одоо ингээ хүчний бэлтгэл ингээл би зүгээр ингээ гадаас нь ингээ ажиллаад за бүтэн 2 цаг 30 минутын бэлтгэл ингээд хамт хийхгүйгээс ингээд нэг цаг гарангийн бэлтгэл ингээ ажиглаж байхад ерөнхийдөө хүчний үзүүлэлт бол одоо мундаг болсон байна. Одоо тэгэхээр тэр мундаг жодогийнхоо техникүүдийг яг тэр хүчээ гаргаж хийх юм бол өшөө илүү амжилт гарах байх гэж би хараад байгаа шүү дээ сүүлийн үед. Харин бас тэгж бодлоо. Тэгээд яг тгийхээр бас чадахгүй маа яг нэг жоо хол болохоор тэр дөнгөж одоо штанг хийгээд би ч 1 2 3 жил болж тээ. Яг тууштай хийж эхлээд. Тэг яг яаж яг барилдаантайгаа уялдуулах уу гэдэг жоох ойлгож өгөхгүй л яваад байгаа. Тэг тэрийг ойлгочих юм бол ер нь гайг баха. Тэгээд угаасаа хийгээд барилдаануудаа өргөжлүүлээд явж байгаа. Хүн чинь угаасаа алхам тутамдаа суралцчихэдэг тий. Би ч өмнө яагаад гэсэн яг штанг хийгээд нэг жоохон хүн хатуурд штэ тий. Тэгэхээр болждаг. Уунж мунаад ирэнгүүт наштаг захгүй маа гэж ойлчаал. Манайхан ч ер нь тэгдэж штэ тий. Чиш тэгэл яваад очихгоо нөө манай шгшгийн багш нар ч ер нь штанг хийх дургу. Худлаа төмөр өргөсөн юмнууд ихгүй ихгүй гэж. Тэгээ энэ нөгөө хүмүүс чинь ингээд бас барилдаа өсдөг нэг үздэг хүмүүс байдаг штэ тий. Үзээд ерөөхдөө дотор анализ хийсэн нэг сайн үздэг хүмүүс байдаг штэ тий. Тийм хүмүүс хараад ягаад намайг ингээд жоохон хатуурч мутар унахад чи штанг хийгээд чи надгаа болмол гэдэг. Тэгэхээр тэр хүмүүсийн үгэнд орчоод тэр штанг хайчаад гэсэн бол харин тэгдэж тэр одоо чи нэг барилдаанд нэг жоохон гайгүйхан барилдаан гол би болж энэ доо гэдэг. Нэг муу барилдчвал миний юу болохоо болчихгүй тий. Чи ганц нэг хөдөлгөөний одоо алдаан дээрээс ч юм уу бодоод өнгөрч байгаа процесс шүү дээ. Жодоо бүхий спорт үндэсний хөх рүү одоо их төхөмжтэй барилдахад. Одоо чөлөөт бол эсэргээрээ би чи одоо ингэ чөлөөт барилдангууд за одоо яг сүүл нөгөө нэг барь цонгоо байхгүй болчлоо. Тэгэхээр одоо нөгөө яг ажиллах чадвар 20 минутын ажиллагаа зүрх судасны үйл ажиллагаа тий сайн болж байгаа. Миний ерөөс хамгийн хүнд дутч ундаг юм шуу байхгүй.
бид шилтэлцээл үдээд 6 маа шилтэлцээл тэр чинь шуум удахгүй шүү дээ. Одоо тэгээ үндэснүүхөр дутж унж байгаа одоо залуучууд гэсэн ингээ хараад хахад шууд дутж унд юм. Тэгэхээр жудогийнхан бол ерөөсөө нэг атгачхад бас л кимоно 5 минут зулгаагаад 10 барилдаа нэг өдөрт хийдэж шүү дээ. Тийм үстэй. Тий. 4 минутаар 10 барилдаа хийж чанга ш. Тэгээд ер нь гар сарваагаад энэ гарны үйнүүч ингээ халцраад гарч ирдэг шүү дээ. Ингээд бүгдээрээ кимоч ингээ атгах чинь тэгээ яг энэ дээр үргэлдэх байхгүй яг энэ үеийн дээр эд бүгдээр халцардаг шүү дээ. Ингээд. Тэгээ жодооч түрдээ иршээд. Тий. Ингээ бүт ороодсон байдаг шүү дээ. 10 ороо. Тэр чинь эднийг л хамгаалж байгаа байхгүй ер нь л. Тэр чинь нэг амар даргаар хэцүү тэгээд халтууд нь амар шүү дээ. Тэд нар чинь өөрсдөө амар халан тий. Тэгэл нэг яхаа л хураг бурууч игээд элитвэл гарч ирдэг шүү дээ. Тэгээ жудоогийн юу нь хамгийн гоё юм нь надад юу санагддаг шүү дээ. Тэр уран хурц барилдаанаас илүү нэгнийгээ амар хүндэлдэг. Одоо дээд үеийн ах нар болохоо симпай гээ тий. Нэгээр ахал бол мянгаар ах. Тийм мянгаар ах тий. Ерөөсөө ямар ч тэр доотлынх нь хүүхдээ олимпийн аварга олсон ч бай ахыгаа хүндэлдэг. Тий. Ер нь бол жудооч хүндлэл дээр тогтсон спорт л дээр нь бол анх одоо Японд хөгжөхдөө ч гэсэн ерөөд анх тэр үүсгэн байгуулсан үнэ. Тэгээ бүгд бэлтгэлтэй бүгд орохтой залбирал тий. Мөргөөл дэвжиндээ мөргөн багштай мөргөн. Тэгээ бүгд бие биендээ ёслно. Бүгд ёсолж иж бэлтгэл эхэлнэ. Тэгээд барилдаан дууслаа тэмцээн дээр шүүгчтэй ёслон тий. Бүсгчтэй ёслон, дэвжиндээ ёслон тий. За үндэсний хөхөө одоо сүүлийн үед 1 номер тавьсан байгаа тий. Одоо цааш тааш жудоогоос улсын орчуулалт тэмцээнд ороод явж байгаа л да. Тэр нь 2 номер гэж тавьсан. Жудоогоо 1 номер гэж тавиад барилдсан бол ер нь барилдсан бол гэж ер нь сүүл боддгоо ер нь. Үгүй ээ. Би зөв сонголт хийсэн. Зөв сонголт хийсэн гэж боддог ер нь л. Ерөнхийдөө жоохон сүүл рүү ихчин хассан. Нэмэхэд болохоор жоохон жижигдээд. Тий, нэмэхэд жижигдээд. Хасахад болохоор Европ очоос ланжаагаар байгаа шүү дээ. Европын хасах 100 нэмэх 130 ч юм бас яа яг 2 м шахацсан метр эрттэй гарууд л байгаа шүү дээ. Тэгэхэд манай метр 80 хөлтэй. Тэгээд 100 муу хэр чинь жижигдэж байгаа юм. Тэгээд эрд бол ерөнхийдөө болдог байсан. Тэр нь өндөр тэгээд ер нь бие болбор сэтрэл гайгүй байсан. Тэгээд сүүлдээ арай л жингээ их хасаад нэг сард тамиргүй болоо. Сард 2 тэмцээн байлаа гэхэд нэг 2-10 ил мөлийг сард хасчихмсаа. Тэгээд сүүлдээ ерөнхийдөө жингээ дэлэх байсан. Тэгээд бас биеийн байдал жоохон темирх болоод. Тийм шүү дээ. Одоо ч нөө энгийн хүмүүс ч бол тэгж боддог шүү дээ. Тамирчин гэхээр амар эрүүл гэж ойлгож байна тийм шүү дээ. Тийм. Эрүүл байхгүй шүү. Тийм. Одоо тэгээд ингээд эргөө бодохоор зүрх судасны асуудалтай. Одоо тэгээд барилдгаа боллоо гэхэд бэлтгийг хийж л авахгүй бол нэг өдөр хаагдах бэлэн. Тийм. Зүрхний томролтой. Тийм. Энгийн хүмүүс болохоор гэдэг шүү дээ. Ер нь тамирчин баг өвдөд тахтай яадаг гэдэг үстэй тийм. Тэгэхээр зөндөө их одоо биш нэг жингээ бас 10 ил хасахтаа жоохон буруу хасаад байсан юм шиг байна. 7 хөлт 10 ил машинчдаг байсан. Багаар л явах хэвээр. Тийм, ер нь бол нэг өдөрт хэлмэл те. Одоо UFC-ийн тамирчин амар хасдаг юм шүү дээ. Ер нь тэгэж одооныхон хасах чинь юм шиг байна. Ер нь яаж өөдтэй байх вэ? Ер нь тийм шүү дээ. Миний жин ер нь нэмэх гол шалтгаан дээр шүү дээ. Хасч байгаа л тавиал. Замбрааг үйдсэн үү? Замбрааг биш ерөөсөө тэгэл нүдэн жим хараад юм болоо өлөөдөлөө болчихж байгаа жаас зүж тэгэл тэгдэж шүү дээ. Байнгын хөрж амгаалгал манай баг чигээр чи бас яг тэгж байгаа юм чи тэгэл. Жаас чат усны амтыг л мэдэрдэг шүү дээ хүн ер нь бол гоё тий. Тусласны амт яа. Тэр үнээр хашоо нэрээ. Нэг илүү балгачур санагдав. Цааш ингээл яваалчур санагдал ерөөсөө. Тэр чи үнэхээр бас нэг өөртөө тэмцэж байгаа амар том хэлбэр байхгүй. Тийм шүү. Тэр чинь ялан дийлгэх чинь бас хэцүү асуудал шүү дээ. Ярил. Тэгээд хасахгүй дээжинтэйг орно шүү дээ. Ер нь тийм биз дээ. Тэг чинь тэр өөрийнхөө дараагийн гаргаж байгаа амжилтыг мэдэрч зөвгөнж чинь тий. Хоёрдугаар тэр жиндээ орох гэж жиндээ орсон тамирчин баг нөр медаль авсантай адилхан баярлдээ шүү дээ. Ер нь мод тамирчтай тий. Би чи хамгийн сүүлд хотод нэг хотын гран-пригээр хамгийн сүүлд хассан 10 ил. Тэгээ очиод тэмцэж үзүүлэх өдөр 2 илтэй босч ирээд. Тэгээ очиод нэг тамиргүй юм байгаа ш тэр чинь. 100-аас 90 бас 92-т болцсон. Тэгээд тамиргүй амт өглөө босч очиж нэг тэр бие аралтан дээр очиж нэг 500 г гаргачаа босч очиж хөвтээд кондишн хасааж байгаа. Халан фарасааж байгаа. Тэгээ жоохон хөвтөж жагаад 0-д халуус гойжуулж жагаад гүүгээ шогшоод дахиад 500 гаргачаад хил үлдээд. Тэгээд жи үсгээс 2 цагийн өмнө 800 г болчих ууршаад. Тэгээ одоо энэ Батлуу багш манай цогоо хоёр намайг саунд авчираад. Тэгээ нэг
цаг гарan шогссон баг. Тэгээ би сүүлдээ бүр боли өчиж орсон. тий. Боли өгшаа. Ингээд ороогүй бол тэгэл боли өгшаа. Бүр гадаа нөө савны хаалга цогоо хаагаад ингээд зогссон. Гарахгүй гэд. Тэгэл тэгж нэг жиндаар бол тэгэл тэрнээс хойш байлсан да. За болио гэх. Тий одоос та боли гэл. Аа. Тэмцээн уралдааны үеэр сэтгэл зүйн байдал ер нь хэрэг өгдөг. Одоо улсын баяр наадам заал тахимын барилдаан. За манай их спорт бол ер нь нервтүүлдэг жинхэнэ спорт шүү дээ. Өмнөх өдрийн суглаан гарчин шин зүүдлээд хүмүүстэйгээ барилдаад хон тий. Уралд нэг гараа ингээд өөрөө өсчихсэн шүү дээ. Эхлээд анх гадагшаа тэмцээн явж байхад амар их нервтдэгсэн. Тэгэл яг унтч чадахгүй. Ингээл нүдэн харал нэг хүнтэй барилдаа шинжигөө барилдчихл. Тэгээ сүүлдээ ерөнхийдөө том тэмцээнд явж үзээ. Тэгээд том тэмцээний дивжинд гараад үзчих ерөнхийдөө сэтгэл зүйн байдал шал өөр болчихдог. Наад би 2 өдрийн хэр онж юм. Гайгүй шүү. Нэг их таар унсан. Тэр нэг сар шинээр бишээ. Тэгэхэд их гайгүй ончоо дараа жил баталцын зантай дөрөв. Тэгээ 2 давчаад тэр шин жоохон хоол ичээд эрт хөвтсөн юм. Тэр буруутсан бэл. 8 болж яхад. Шууд орон доор авчихгүй дамар нэгээд. Амар болсон шүү. Эсрэгээрээ шууд унтахгүй тэгээд юм шүү дээ тий. Шинжигөө юм бодоо онцдгийг. Маргааш тэгээд нэмэргээ босчихж байгаа юм чи. Нэг унтаад байгаа хэрнээл цаагаараа нэг ядраа уудаг шүү дээ тий. Яг тийм. Ингээл жоох ингээл нүдэнэл ингээл хөвтөнгөд цол авч байгаа, зарлиг уншиж байгаа ч гэсэн сонсогдоо. Үлдгээ барай зүгээр тойрсон юм байна уу? Тэр жил нэг тиймэрхүү оноод нэг жоохон таар барилцгээд бусны л гайгүй хинжил мэл их тажгүй өмнө жил мэл ерөөдөө учраа ойлгоцсон гэх юм. Яаж барилдах л үнэн тий. Байж байгаа л яг нойр өрхөл хөвтмөр юм бэл. Аймгийн зам болж ирчээд дараа жилийн баяр наадууд шууд улсын баяр нааданд барилдаад эхэлсэн шүү дээ. Ер нь шууд улсын цол авах тийм амбицтай байсан уу? Тийм л юм шиг байгаа даа бодоход. Ер нь нэг болчмоор нэг хүнд болчмоор биш санагддаг шүү дээ. Яг л тийм мэдрэмж яг авсан юм. Дээрээс нь саршны барилдаад тэр чинь бүр тэр чинь өмнө жил баг. Тэрний өмнө жил те. Тэрний өмнө жил. Тэр нөө нагалхаанд болдог чинь. Тий, нагалхаанд. Гончиг дам барилдаад үздэг. Тий. Тэр болчмоор юм шиг тийм нэг мэдрэмж төрсөн гэх юм уу? Тэгээд бүхлэгтээр гарч бэлтгэл хийж байгаа. Тэгээд шууд ийшээ дэш явахгүй. Улс наадад барилдана гэж барилдсан. Тэгэл улс наадад барилдаж явж аймгийн зан цолтой үзэл зааланд томчууд ихээр саршны барилдаанд төрүүлээл тий. Тэр мэдрэмж бол одоо юу гарч хэлэх аргагүй шүү дээ. Ковид амар нөлөөлс тэр ер нь бол саршны барилдаанд ер нь одоо энэ амжилтыг үзүүлэхс болсон ковид гэх юм уу? Ковидор ч одоо хамгийн хаагдсан. Тийм шүү дээ. Нууцаар юм. Тийм нууцаар бэлтгэл хийж байгаа газараа хэлэх юм бол нөгөө багш нар уурлан тий. Яаха хүн дуудаад байгаа гэлээ. Тэгэл нэг газараа хэлчихээр хүмүүс цуг очиж гэлээ. Тэгээ найз нөхдөөс худлаа яриад ирж болохгүй тий. Дуудчихаар буудчих гад байдаг. Эхлээд нэг 7 оны 2 хаасан шүү дээ. Тэгэхэд ерөөхдөө байрнаас гарахгүй шатан л жоох алхаац. Тэгэл яг нэг жингээ алдчихгүй би чи жоохон жин хөс гарахгүй бол явчихгүй тийм шүү. Дэлби явчихгүй ерөөсөө. Тэгээ ерөнхийдөө жоохон хөсөө гарах мэхтэй гэж бодож байгаа л. Тэгээ нэг жоохон сулраад гайг болсон шүү дээ. Тэгээд яг бэлтгэмлэлээ хийж эхэлж чад дахиад нэг сар хаасан шүү дээ. Бүр нэг нам. Яг нэг сар гарах тий. Цагаан сарын дараахан 3 сар 4 сард нэг хас тий. Тэгэхэд хоошоо нэг ахыхаа лагерд очиод тэнцээ их төвчнийг хоёулаа. Тий. Хоёулаа очиод тэнцээ нэг сар гарan хоёулах бэлтгэлсэн модон дотор. Тэр бэлтгэл ерөнхийдөө их зөксөн. Тэр жил манай их төвшин ч их сайн байсан. Би ч их сайн байсан гэж. Тэр жил наадам болсон бол барагсаад авчих байсан бах гэж. Ерөнхийдөө өөрийгөө үздэг. Ер нь өөрийгөө ер нь хүн чинь өөрөө л мэднэ шүү дээ тий. Тэр жилийн баяр наадмаар тэгээд за сарын дараа чинь нэг залуучууд талбай барилдаан болсон. Тэргээр бас амжилттай сайхан барилдаад начин болчлоо гэж ерөнхийдөө бас баярлж ирсэн биз дээ. Бөө баярлах гэж ёо. Бүгд л цол өгнө гэж барилдсан шүү дээ. Тийм биз дээ. Тэр ч угаасаа нөгөө нэг аймгийн наадмууд яг өмнөх 2-3 хоногийн өмнө болоод тэгэл бүгд цуглаж байгаа шүү дээ. Тий. Тэгээд бүх аймгийн цолтонгууд нь цол чимгээ авцсан. Морь шагаа сурынх нь бүгд авцсан байдаг. Тийм сэтгэл зүйтэй барилдаж байхгүй. Гордож байгаа юм шиг тий.
Тэр жил чихэр ингэж маа гэж өгж байгаа ингээ болго авдаг шиг л. Тэр жил чинь мөх шаргал ер нь сайн байсан. Би бэлтгэл дээр хүргор төвтөр цуглахгүй юу? Тэгээд ингээд арангаахны бэлтгэлийг ингээ асуугаад тэгсэн чинь мөх шаргал ер нь их айтайхан биш юу ер нь. Ер нь л бүгдийг хаяад дэш шүү гэхэд. Тэгэхгүй юу? Тэгээд мэдгүй манай бүрүүгээр төр цуг яаж юм ш. Мөх шаргал арангаахнаа сайн байна гиндэг. Би арангаа хинээс л манай төр тогтгоос бороогоос болов. Тэгсэн чинь бороод гисэн. Тэгж гисэн чинь. Тийм үү. За гэх. Тэгээдсэн. Тэгээ 2 давчлаа нөгөө залууч талбан дээр. Хойлоо очиод амрах гад очсон чинь андаа би маргааш мөнгө шаргалыг авчихгүй гэх тэгээд. Уу яах гэдэг наач өстө мундаг байна гэдэг чи. Уу адилхан зүг юм чи. Би ухсан шүү дээ. Тэг хэлсээр байсан чи маргааш ночод мөнгө шаргалыг аваад 3 4 хоноос юм тий. Бид нэр чи өмнө барилцсан байсан юм аа. Сумын зам бахад Арангаа аймгийн наадмаар 2 дээр тараад би онжсэн. Тэгээ айгуул тэр тэрийг бодоод тэргээр нь төсөөлөд барилч шүү дээ тий. Тэгээ тэр барилдаанд бас сайхан барилдаад одоо тэр цолыг өгсөн бол одоо өсгөх дэргээ сайхан ачаа. Тийм бас яг тухайн үед бас тэр цолыг өгсөн байсан бол одоос ямар цолтойч байх юм бэ тий. 2 жилийн 2 3 жилийн баяр нааданд яаж барилдсан юм бэ тий. Оноолт моноолт арай өөр таарна. Хүний сэтгэл зүй бас арай өөрчлөгдөнө. Тийм тэгэж утгаар бас өгөх ёстой юм цаг тухайд нь өгчвөл бас тэр хүмүүст нь хэрэгтэй болов гэж. Одоо тэгээд нэгэд өнгөрсөн юм ч одоо тэгээд ирнэ. Одоо ядаж барилдаж байгаа хугацаанд өгчих юм бол тэр чинь бас хэрэгтэй юм шүү дээ. Тэрнээс биш одоо нэг 50 40 50 үрчээд дараа нь тэр чимгийг аваад хинт чирэггүй. За яг нэг өөр хүүхдүүд нэг хэдэн удаа шүүгэрсэн гэж дээр нэмэгтгэл байх л да. Гэтэ яг хэрэглэх үедээ сайхан ашиглаад тэгвэл их зүгээр ш. Түрүүн тэгээд ярьжсэн чинь шууд хоёлаа улсын баярын наадмын дээр сар шинийн барилдаан. Сар шинийн барилдаанаар бол мундаг барилдсан шүү дээ. Бүх одоо хүчтэй өөрчлөлтөгч томчуудыг хайсан. За тэгээд сар шинийн барилдаан гэдэг бол ер нь л би хар багаасаа баг улсын баярын наадмаас илүү сар шинийн барилдааныг нөр гэр бүлээр битүүний ойронд үздэг. Тэгдэг утгаараа их том барилдаан. Тэр сайхан барилдаад төрүүлсэн. Тэгээ гэртээ ер нь очиход ямар хөө байд юм бэ? Бас нэг гоё мэдрэмж ялээ тэр чинь. Яг нэг бүгд ингээд цагаан сар тавилттай баярлж байгаа тий. Тэгэл хуцаа өмсөд ирсэн тий. Тэгээд ирэхэд нэг цагаан сартаа бэлдэж байгаа хамаатан садангууд ойроод хүмүүс гэрт ирсэн бөөндөө. Тэгээ байж ах ч бас амар гоё юм лээ. Тэгэл маргааш нь ер нь шиний нэгэнд айл хэсэл явахад л оод байсан. Тэгэл ер нь гараал зураг хэлж байгаа юм. Ерөөсөө зураг дараалал хүмүүс ерөөсөө таньдаг болцсон. Тэгэл ачаал хаймарцсан л ихтэй юмсаа айл. Би шинэ нөгөө нэг юун дээр битүүний өдөр 29-ны хуралд гандаа ороод явдаг. Тэгээд яг орохгүй байсан. Сая мөнгө шаргалын чи байжгаад хамбад мөргшөөд явлаа гэд тэгжээс. Түрүү зүрхшүүд чинь дагуулж ордог баг шүү тий. Хоош нь. Тэг юм чи өөрөө яваад очсон уу? Тэгсэн. Өөрөө. Гэртээ харьцаа тэгээд хурал эхэллээ гэд хурал дээр нөгөө нэг хүмүүс дуудаад компани захирал дуудаад ирэхгүй болдгүй юм гэд. Тэр чинь хэний хэдтэй тарж барилцсан ихтэй. Эхлээ өсгөө заа. Тэгээд дүгүрдэ орч. Тэгээд отгоох. Тэгээд өсгөө заантай дээр нэг дээр дүгрээтэй нэг дээр биш юм. Тэгээд дүгрээтэй нэг дээр. Тэгээд өсгөө заантай нэг дээр. 3 дээр отгоох. 4 дээр бүрнээ урах. 5 дээр бочлох. 6 дээр гончиг домбар. 7 дээр бадарчих. Тэгээд үрсэх. Бадарч 3 хүнээс авсан шүү дээ тий. Тэгсэн. Тэг чи ер нь тэгтээ бадарчиг ер нь хайчаад байдаг юм шүү дээ. Гэхдээ нэг унтсан байсан. Унтсан байсан уу? Цомоор ерхлээд цомоор унтсан 4 дээр. Зөв. Тэг ерхэд бол юун дээр бэлтгэл дээр бол ерхэд байг үзэж байгаа. Тэг байг үзэж ерхэд би биенийхээ барилан нэг амар мэддэг болчихсон. Фрусайхан цааныг бол бас чангаруулж байгаа л яг л ер нь тэгтээ мөх жаргалын барилдаан чинь тухайд бас л танигдсан л байсан шүү дээ ер нь. Ер нь бол тэгэл нэг шүгүрчгөө л яваад байдаг байсан шүү дээ. Намар нь яг шүгүрч чадахгүй тэгэл 5 дээр унаал 4 дээр унаал яваад байдаг байсан. Хүмүүс нөө яг бүх яг шимтэж үздэг хүмүүс ч болохоор нэг юу ч баг хөдөө орон нутагт амьдардаг нэг аймгийн заяараад төрүүлсэн юм шиг ойлгоод байдаг байхгүй тий. Тэг чи ер нь тэгэл заа тавийн барилдаанд ах нарыгаа хаяал за ер нь доош тунаар очдог болсон байсан шүү дээ. Ерөөдөө жоохон нөгөө нэг хүн сэтгэл орно гэж байдаг тий. Ерөөдөө тийм жоохон сэтгэл орцсон дуул байгааз. За тэр их урам зориг одоо тийч зөндөө их урам зориг авч байгаа. Тэр жилийн баяр наадан дээр ч одоо Монголын ард түмэн хүлээлттэй нөгөө сар шинээр төрүүлсэн
аймгийн зан залуучин улсын баярын наадандаа бараг төрүүлчих болов. За төрүүлдэг маа гэхэд ямар ч нэг цол хэрмээ ахиулчих болов гэж бодолтой очсон. Тэр жилийн баярын наадан дээр яаж очив? Нөх юм бодоогүй. Тэгээд нэг хүмүүсийн бас нэг цагаан хил ам гэх юм уу те. Ерөөдөө таарсан болгоно л чи тэмцэл авна гэдэг хаар ерөөдөө тэрэндээ хүйтгчдэг юм шиг байна. Тэгээд ерөөдөө доогуур даваа нэх бодохгүй. Тийш шууд л дээшээгээл ерөөс үзүүр рүү бодоод тэгж барилдах чинь ус хүнийг алддаг юм байна. Даваа болгоно л бодохгүй. Тэр ерөөдөө яг тэрнээс нь одоо амар том сургамж авч байгаа хөх. Ерөөдөө урд хүн тэгэл барилд. Тэ? Урд хүнэл дав. Тэргээ дараагийн бод. Тийм дараагийн хамыг дараа нь бод. Тэгэхгүй тэгээд шууд л нэг том цол бодоол дээгүүр даваа бодоод хар чинь тэгээд нэг доогуурх юуг хүний нөгөө шийтсэн тэрэндээ бүдэрдэг тий. Тэг чи яадаг вэ? Хотгосон чинь мордоод ингэж унцтуу. Тэр нэг сонин нэг орооцолцсон юм болсон юм аа. Бас нэг заалд барилдаад байдгүй залуу шүү дээ тэр тий. Дорн гоёх тий. Тий. Ардуурын шат майлдад татсан ч намайг голж мөргөө. Тэгээд тэр чигээр хаашаа. Тэгээ би ингээд ийшээгээ тулаачлаа. Өвдөг үрцсэн. Өвдөг үрцсэн лөө. Тэгээд унчаад сууж байгаа тэр нь юу бодогт юм. Тэр жил нөө 1024 байс тий. 1024 тий. Тийм тэгээд тэгээд нэг хоёрын даваа дуусаа гэртээ харчаа. Маргааш нь 5-ын даваа үзэхэл амир хэцүүсэн. Би ингээд зогсож явах хэрэгтэй хүн шүү дээ гэл. Тий яг нэг манай найзууд яг цуглил хийдэг найзууд яг цол аваад. Тий цол аваад. Тий. Тэр бас хоор шагаар байна шүү дээ тий. Тэгээд нэг аав ээж бүгдээ л 5-ын даваа үзэж сууж авах. Тэгээд би яг 5-ын даваа үзээд бүгдээ цол аваад яг тэгээд 5-ын даваа дуус төсч чадаг. Аа. Хажууруунд ороод явах үглээ. Тий шүү дээ тэгээд тийм нэг шар хөдлөөд яг ингээ найзууд яг ингээ цол аваад ингээ явж байхад би энэ чи гэртээ ингээ сууж идэг гэдэг. Тэгээд нэг цагаан сар мар төрүүлсэн хүн чинь нэг жоохон тийм юу штэ. Хэдийн найзуудын амжилт баярлж байгаа ч гэсэн нэг өөртөө жоохон тийм тий жоохон гонсгордуу тий гонсгор тэгээд нэг жоохон тийм цагаан хатаархал байдаг штэ хүн. Яг тэгээд төвшөөсөө бэлтгэл ингэж бэлтгэл хийх юм бол би жоохон цагаан сараас хойш ч бэлтгэл алдсан ерөөдөө. Аа. Нэг буруус ихэд гэх юм уу. Ерөөдөө нэг багшныхаа үгэнд орохгүй жоохон том толгоолоод хэн болгон зэрэг тийм гардаа биш үү. Өөрийгөө мэдээд нэг жоохон тийм бэлтгэл салгардаад. Тэгээд наадын бэлтгэл тэгээд бас нэг жоохон таарахгүй хийсэн юм. Бас багшныхаа үгэнд орохгүй тэгээд бэлтгэлийн жоохон басидах маягтай л. Өөрөөхөө нэг биений амрыг бодоол. Тэгээд тийм том сургамж авсан. Тэгэл одоо эрт тэнгэр дээрээ сонсоо гэж. Тэгэл тэр юугаараа л тэгээд одоо цаашдаа явж шít ер нь. Одоо тэгэж тэр алдаагаа заснараа одоогийн мөх чаргал бий болчоод зогсож байгаа байхгүй юу тий. Тэрээс эсрэгээр дахиад тэргүүрээ муухарлаа явсан бол одоо аймгийн арслан болоочгүй байж байгаа юм. Тийм биз дээ тий. Хүн тэгээ алхамтантаа ер нь суралцаал явдаг гэдэг чи одоо ер нь тэр байл л да. Харин ер нь тэгээд хүн хүүхдлээл сурах юм шиг өндөө юмнаас хүнээс ер нь ах ихч гэхгүй тэгээд дүү мөөч гэхгүй дүүнээс ч гэсэндээ сурах юм их байна. Одоо мөх чаргалч ер нь одоо дээшээ барилдаж байгаа. За өнөө цагийн томчууд ер нь бүгдийг хайцсан шүү дээ ер нь. Ер нь хайсан. Ер нь бүгднтэй барилдсан. Аваар хайж үзээгүй би цөөхөл байх гэж би бодож чинь зөвөр өөрийнхөө төвшөнд ингээд бодоход бас алдсан юм байж магадгүй тийм. Гэхдээ ингээд барилдаж байгаа ер нь за одоо үеийн залуучууд дундаас ер нь өөрт эвгүй өрсөлдөгч нь хэн бэ? Би нэг хоёр давж үзээгүй юм байна одоо. Аа. Би мотхон Батмагнаа гэдэг хоёр хүн байна. Тийм. Саяас нэгтэн барилдаад унчлаа. Ер нь нилээн бодож байгаа. Яг бодснороо барилж чадаагүй. Аа. Одоо дараа нь дахиад нэгтэн барилдана. Дахиад бодсон юм байгаа. Тэгэл яг тэгэл хөгжөөл явж байгаа юм тийм. Ерөөдөө өмнөх унсан барилдаа одоо ер нь дараа нь их үздэгтэй өөрөө. Тэгээ юун дээр алдсан байна гэдгээ ер нь их ухрааж үздэг өөрийгөө. Тэгээ тэнцэнээс ерөнхийдөө ажилласан хэдийн юм байгаа. Тэгээд яг барилдаан дээр яг болохгүй байхад нь ерөнхийдөө бас. Тэгэл өшөө илүү ажиллах шаардлагатай. Өшөө илүү ажиллах. Тэр хүний суд талыг судалж олох хэрэгтэй тий. Яг тэрэн дээр нь миний юу тохиромжтой байна гэдгийг бас нэлээ бодож байгаа хүмүүстэй ч ярилцж байгаа тэгээд. Өшөө орлуулаад зөндөө олнод залуу байна. Зөндөө олон харах байлгүй тий. Мөх чаргалын барилдааны онцлог бол ерөөсөө тийм шүү дээ. Бис ингээд гартнаас нэгээд өөрөө цуг барилдаж байхдаа бас өрсөлдөгчд тэгээд ингээд харж хагаад ерөөсөө хийх ёстой юм аа хийгээл дуустдаг. За тэн дээр алдаа гарахгүй тийчээрээ даваа явчихдаг.
алдаа гаргах юм бол ундаг тий. Тий. Одоо эн чинь ерөөдөө даваа тал байгаа даахгүй. Одоо багш нар чинь хүүхдүүдийг чи яваад өгөөч. Чи яагаад зогсоод байгаа юм бэ гэдэг ингээд шаардаад байдаг шүү дээ. Чи болохоор ингээд яваад барилдаад байгаа учраас өөрийгөө алдаг. Яаш тэрнээс ингээд зогсоор байгаа л нэг давхар шуудан дээрс хутгуулаад ч юм уу шахажлан унцдаг нөө хүн өөрийнхөө юм юу хийж чадаагүй. Тэгсэн чи хутгаагаа юм уу хөмрөөгөө мордоогоо хийж явж байгаа наан шургаад унжин. За би энд дараа цаашаа энэ хойд бол ингэж алах хэрэгтэй юм биш үү гэдэг. Хүн ухаарад яад юм шиг л тий. Тий, ер нь яв барилдаж хахад алдаа их гарна. Тэгээ дараа нь тэр алдаагаа засах юм их гарч ирдэг. Тэр бичлэг үзэж яхад л ерөнхийдөө өөрийнхөө алдаа их олж харах юм биш тий. Дараа нь ер нь чамд их санагдав. Одоо чи жишнийг ухарч мухарддаг болохоор мэддэггүй л байна л та. Би чи ингээд заримдаа ганц нэг чөлөөтийнхөө нөхдөөд таарахаар бас хойш гяндааш тэр залгаж молохгүй ингээ ухарч. Тэгэн гол ерөөс цаг явахгүй. Ингээд яваад ахаар ерөөс цаг яаж өнгөрч байгааг мэддэггүй тий. Нэг барьц авахлцсан. Мөчрөлч ерөөс дандаа давуулаад сугдаал тэгээ явчихдаг болохоор. Тий яг ухархаар яг тэгдэг юм аа. Цаг явахгүй. Сороогүй юм болохоор тий. Одоо сүүлийн үед ер нь өгч байгаа даа хэрхаа сүүлийн үед ер нь ямар хөө мэхэнд төлөх унаад байна. Нэх мэхэн болохгүй өөрөх юм л унаад байна. Ер нь л өөрөө юм хийж байгаа л ер нь хөөрөх алдаан дээр л их унж байна. Хариулт мэхэнд орж. Намагч ер нь тэгээд их хүмүүс их судалж явах шиг байна. Тий. Тийм тэр болгондоо тэгэл өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тий, хөгжүүлэх хэрэгтэй. Сул талгуул болох. Тий. Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч амтаар урлаж аз жаргалыг түгээн. Азиана. Ачиртай бантан подкастын ивент тэтгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. За тэгээд Батулцын заамтай бас тэр жил чинь ер нь заал тавхин барилдаад бас л Баталцын дундаг жил чинь бас сайн байсан шүү дээ. Ер нь л зааланд төрүүлээл улс аймгийн тогтчны барилдаанд төрүүлээл аймаг цэргээрж төрүүлээл те. Ингээд улсын баярын наадандаа бас л том ихтгэлтэй хүлээлттэй зодгосон. Дөрвийн давааны нуграач чанга таарсан те. Тэгээд Баталцын заанд унчаад ингээд явж байгаа төрийн нааданд дэвчээр нь хэр улсын цолны босго гэдэг юм бас хэр хол юм бэ гэж бодогч юу. Яг Баталцын заантай барилчаад бол нэг гайгүй байсан. Ерөнхийдөө сайн өрсөлдөгч байсан. Тийм, сайн өрсөлдөгч байсан. Тэгээд ерөнхийдөө нэг муунд унчаагүй. Тэгээд ерөнхийдөө топ зэрэгэлт байгаа. Ер нь улсын наадам төрөө зүйрлэл гэж яригдж байгаа үнтэй барилдаад. Тэдний жил тийм унсан болохоор нэг одоо өөрийгөө голж молж тэгж яагагүй. Ерөнхийдөө өвшөө сэмплэх юм бол ер нь боломж байгаа юм байна гэдгийг ерөнхийдөө харсан. Нэг дээр унчаад ерөнхийдөө ямар хатаа юм бэ гэж бодчихсон. Тэр үед үү? Тэр үед л. Тэг чи Баталцын томгоорч бас өөрөө барилдаад 3 давчиж байгаа юм тий. Дөрөвдөр Баталцын бас нэг өөр ч Баталцын цаас зөрсөн бол би асуудалгүй шүү дээ. Тийм бодол төрж байгаа шүү дээ тий. Нэг дээр унсан хүн чи одоо юу улсын салбар нэг давж чадахгүй тий. Ингэж барилдсан юу улсын цал нэмэргүй юм шүү дээ. Тэгээ дараа жилийн баяр нааданд бас сайхан барилдаад улсын солтны игнэнд багтаад за 6-гийн даваанд Ууган баяр харцагтай тухайд начин солтой байсан. Уугнаад хоёр нь их таарч шүү. Ер нь нэлээд таарсан. Бэлтгэл бас их цуг сүл дээр цуг нэлээд. Сүл дээр ер нь тэгэл 7 ногт 1 2 тухайд чинь манах сүл дээр 2 идвэсэн заалтай байсан. Тэгээд 2 бүлэг хийдэг байсан. Ер нь л өдөр бол 2 өдөр бол тэгэл үзэн штэ. Тийм бах тийм. Тэгээд яг жилийн дараа дахиад улсын баяр нааданд дөрөвдөр тий өнгөрсөн жил энэ жил харлаа шүү дээ тий. Тэгээ бас нодлонгийн гаргасан алдаа бүх юмаа засчаал ирж байгаа. Ерөөхдөө мунчаад ер нь багш нар тэр 6 дээр гарахад багш нар ах нар нэлээд зөвс байж байгаа зовлого шүү. Тэгээд өөр байж чадахгүй. Зүгээр зогсоод тэгээд ерөөсө дотор ирж байгаа тий. Тэгээд одоо барьц байрал ороод ирж байгаа тэгэл хийн штий. Тэр итээ наадын бэлтгэл дээр нэг хүмүүс тэр хаас нэг орцсон юм аа. Яг тийм байрлалаас тийм хөшөглөө дага дахимдаа. Яг тэр наадын бэлтгэл дээр хийсэн ганц нэг ороод хүн хаяад байгаа юмнууд яг наадан дээр орж байгаа үз. Тий. Яг тийм билэр. Тэгж ороод нэг хүн унгаагаад яг тэр байрлалыг ороод ирдгийг. Тэгэл яг өөрөө мэдлгүүл тэгж бас халтаргаач орсон. Тэр чинь амар хаталтэрсэн тий. Тийм бүр ус шалбаа ус ингээд бэжстэй зүгээр хөвжэн дээр өмнөх өдөр нь орсон бороо штэ тий. Маргааш нар гараад тэгэхэд л ингээл нэлцээ байж байгаа штэ болсон.
Тэр жилийн баяр наадамд тэг чи юу ч нөгөө 510 ч бас 6 дээр тарж байгаа тий. Тэгэхээр бас наадмаар ер нь тэр таарах гэдэг тийм юутэй. Тий. Заалны барилдаанд ч бас таардаг шүү дээ. Сая хинтий ч гэсэн хинтий бас таарсан. барилдаж дарханд ч бас тэр жилээ бас 2 ч тараад авсан. Хөвөн баяр арцтай тэгвэл суудлаа салгуулах болцсон юм шиг. Харин одоо наадмын өмнө нэг орч уусдаг юм байна. Ахаа хоёлаа ер нь юу яа юу. Өөр өөрсдийгөө бод нэг бодоо яг гэдэг. Тий. Тэгээд юуны наадын цол авсан жилийн наадын бэлтгэл сургуульд ямар хөө бүхэлдгээр гарсан мэт. Тэгсэн. Энэ бүхэлдгээрээ л наадмын бэлтгэл сургуульд ер нь бол их дажгүй байсан. Би ч яг хаврын лөө цагаан сарын үеэр бол бэртээд бас нэг 2 сагаар зүгээр суудсан гэх юм. Бэлтгэж болохгүй болоод тэгээд ерөөхдөө хавраас бэлтгэлээ нэлээд чамаар ирсэн. Тэр наадмын бэлтгэлтэй залгасан да. Тэр жил бол. Наадмын бэлтгэлийг хэр хийж гин? Чалтай хийж гин үү? Эсвэл нэг жоохон хавар өвөлдөө нэг сайн бэлтгэл сургалт хийчихэд жоохон татаж амрах маягтай байна уу? Ер нь бол наадмын бэлтгэлийг эхний 14 хоног бол нэлээд ачааллахтай. Хийж байгаа. Тэгээд сүүлийн 14 хоногт нь жоохон өглөө амарж умраад оройдоос жоох амралттай бэлтгэл хийвэл бас өөрийгөө зохицуулаад хийчих тийм. За өнөөдөр манай Ачтай Бантан подкаст Encounter Asian ресторанаас үргэлж байна. За битүүрийн хоол маань ирсэн байна. За манай нэвтрүүлгийн брэнд хоол болох алтан медальтай бантан маань ирсэн байна. За энэ ч үхрийн хавирга харагдаж байна. Энэ ч хоньны толгой мах тэгээ дээрэс нь гуриланд орож идэх юм байна. За тэр их уул сумаар мөшрөл явдаг үстэй. Явдаг. Тэгээ их уулын хуушур гэдэг байдаг шүү дээ тий. 70 давхар шар давсан таарсан. Тэрийг одоо манай Азиан ресторан гаргаж байгаа маа. Хоёлаа тэгээ сайхан ярьж чадсан. Алдартай шүү тий. Хуушур их уулаар дээр халуунаад ороод байгаа шүү. За бантан гайхалнаа. Зөвхөн болгоо манай бантан алтан медальтай. Алтан одоо анх сүүнээсээ гараал тий. Бор хоолнд ороод хүн болгоно л бантан гэдэж байгаа. Бантангаар дариг хүн байхгүй тий. Юм эдэнгээ ярих ч ер нь айгүй хэцүү юм байна гэж бодоо. Тийм учраас хоёлаа сайхан хоолоо идчихэд тэгээд яриагаа сайхан өргөжлүүлдэг. Би ч бас өмнө Ачтай Бантан подкастын ивент тэтгэгч амтаар урлаж аз жаргалыг түгэн Азиана. За бид тэр хоолоо идээ сайхан дуусчлаа. Тэгээд манай Ачтай Бантан подкастын маань энэ удаагийн дугаар Encounter Asian-аас үргэлжлүүлээ. Тэгээд хоолмоо сайхан амттай байлаа. Азиан рестораныхаа хамт олонд баярлалаа. Хамтаар уулзаж аз жаргалыг түгэн Азиан ресторан. За эрүүл мэндэд анхаарал хүн бүрийн сонголт Yummy Juice. За juice ямар ч гэсэн задлаад ууя да. Тэлээ. Ах ч бас подкаста янзи гой газруудтай хамтарч вэлтгүүлж хийж байгаа юм шүү. Харин тэгээд одоо юм эхэлж бид эдийг одоо ихсэн цагаас хойш дэмжиж байгаа энэ сайхан байгууллагуудын хүчин төлөө дургашаа цааш гიშгэлв. Чи ч гэсэн одоо анх барилдаж эхлээд явж байгаа чинь Хатанд Интернэшнл дэмжээл ингээд хатантын мөнгө шаргалыг гарч ирж байсан. Одоо манай Санжаа аваргыг цэргийн хурц арслан салтаа багтанд дэмжээд төрийн баяр наадам төрүүлдэг. Монгол улсын аварга болголоо. Энэ жил Алтан цомоор энэ сайхан багийн бүрэлдэхүүнээс оролцож байна тий. Ер нь сайхан нөмөр нөлөөтэй компани болгож тий. Ямар нэг юм чинь бас тэгээд нэг дэмжлэг тий. Тус байхгүй бол цаашаа хөгжиж дэвчихгүй тэгээд энэ тус дэмжиж байгаа бүс компани одоо таныг одоо подкастыг чинь дэмжиж оролцож байгаа энэ хоёр байгууллагатаас маш их баярлалаа гэж хэлье. Харин тэгээд одоо 9 шидийн бас нэг юм хум подкаст эхэлсэн чинь 9 шидийн хүмүүс залгах зарим нь бас болмоор хүмүүс залгах. Тэгээд би чи одоо барилддаг спортын хүн байж харигт тарс юм хум
сурцлаад хаашаа тэгээ бас шүүл дүртэй бас эн чинь олон юг судалж ийж энэ бүтээгдэхүүнтэйг хамтарч ажиллаж байгаа. Судалгаа өндөртэй л ясна. Тэгэхгүй бол хүмүүст юм түгээж л байгаа юм чинь те. Чанартай юм түгээсэн ерөөдөө зүгээр үлгүй. Цензуртэй л бай гэж боддог шүү дээ. За тэгээ сайхан хоолны араас идвэлээ яамыгаа. За яриагаа өргөжлүүл. Ороход мөнх жаргалын. За хүн болгон хотгодог морддог. Гэхдээ мөнх жаргалын утга мордооны онцлог байгаа шүү дээ. Энийг ер нь их спортоос авчлаа гал тий. Гэхдээ нөгөө мехний гүйцэтгэл тал дээр ер нь яаж ажиллаж байна? Ерөөдөө их шийдэлт хийдэг. Ер нь бэлтгэл дээр одоо жудаагийн бэлтгэл дээр очсон ч гэсэндээ давчаад ардаас нь заавал шийдэлт. Ер нь одоо чөлөөттэй ч заавал шийдэж ер нь гүйцэтгэл одоо маа залуучууд айгүй гоё хөл авч хүрчээд нөгөө цааш унгаах юм болчихдог тий. Заавал нөгөө нэг унгааж үзчихээж ерөнхийдөө болж байгаа болохгүй байгаа ерөнхийдөө үздэг. Ер нь шинэ мэх сурсан ч гэсэндээ унгаач нэг 9 давчаар автахын унгаадаг ч юм уу тий. Тэгээд тэгж л ерөнхийдөө гүйцэтгэл тий. Ардаас нь заавал унгааж ийж мехнийхээ гүйцэтгэлийг үзэж. Одоо барилдаж байгаа одоо өөрөө ч бас төрийн баяр нааданд төрүүл хэмжээний бүх сонирх шүү дээ. Тунд яригадаад явж байна. Өөрийгөө ч оруулсан болно. Одоо энэ цаг үед яг одоо өнөөдөр барилдаж байгаа энэ олон мянган залуучуудаас топ 5 бүхийг нэрлэгээвэл хэнийг нэрлэх вэ? Топ 5. Батмагна. Орхон баяр. Сүхбат. Алтан цойж. За 5 дахь. Бямбот. За баярлалаа ямар ч хэлсэн. Одоо хүмүүс одоо эд барилж байгаа хүмүүс чинь ийм асуултууд асуухаар айгүй нөгөө хариулдаггүй шүү дээ тий. Ер нь бас жоо хариулгаж байгаа хэцүү. Тэгээ бүгд л яг адилхан төвшөнд барилж байгаа. Үгүй аваатай. Тэггүй аваатай барилж байгаа болохоор яг тэр энэ гэж хэлэх жоохон хэцүү л. Гэхдээ яг хуу миний бодлоор арай сайн байгаа. Яг өөрийнх нь бодол шүү дээ тий. Яг одоо цагт яг сайн барилдаж байгаа. Алтан цомч сайн барилдаж байгаа. Бүгчүүд байна да. Алтан цоожтой одоо энэ донд чинь улсын том цолтой бүгчүүдээс алтан цоож арслан нэрлэлээ шүү дээ тий. Алтан цоож арслан бол одоо дараа чи сайхан баяр наадууд сайхан барилдаж улсын цолд авах бол цаг хугацааны л асуудал гэж боддог тий. Алтан цоож дээр нь олон барилд уу? Олон барилдсан. Дөрвөө автай л сүүлийн үед жоохон ил унтсан байгаа хаа. Өтөө сая намрын нээлт дараагийн барилдаанд лөө 3 дээр авч барилдсан шүү дээ тий. Би юун дээр битээр тунсан юм аа нэг виш толбоны 30 жилээр 5 дээр тунаад. Би унсан. Тэгээд сая даага нэхэд тавиасан. Бас жоохон бас юм бодуулж байгаа хүмүүсийн нэг юм болохны араас яваад тий. Одоо үндэсний хөрөөр барилдаас чамгүй хугацаа өнгөрчлөө. Баяртай гонигтай зөндөл олон барилдаанууд өнгөрч байгаа тий. Тэгээ энэ дундаас одоо хамгийн одоо би энэ дээр нэг тэрийг давтсан бол цаашаа ингэх байсан. Харамсч явдаг барилдаа. Эс улсын админыг нь тавшд. Тэр л юм бодогдуулсан. Амар л ерөөсөө гүн гүнзгий юм бодогдуулсан. Тэнгэрийн амьтныг тэгээд хасуулгаад ирсэн. Тэр барилдаа. Тэр барилдаанд ерөөсөө санаас гардгүй. Тэгэхэд жоохон бэлтгэлээ сая гэж жоохон чимба барилдсан бол чимба байж байгаа давтсан байсан бол бас цаашаага тийм шүү дээ. Тий. Ер нь ялагдлын хараас хэр их стресстэй. Ялагдлаа хурдан мартаж байна уу? Эсвэл нэг стресстэйгүй. Тэгээ өөрийгөө тэгж нэг зовохгүй. Тэгээд алдаа гараад унж байгаа болохоор тэг гэлс мартаал дараачих юмд төлөрхийг хийж. Тэгэхгүй тэгэл нөгөө унсандаа бодоо шаналал тэгээд хаарчин хөөгчихгүй бах. Хамгийн том одоо амжилт гаргахад хамгийн том түлхэгч чинь бол одоо тэр л юм болов би боддог шүү дээ. Хүн ялж болно, ялагдаж болно тий. Тэгсэн байлаа ч гэсэн
одоо маргаашийн бэлтгэлийн төлөвлөгөө юу байгаа? Тэрэн дээр л гүгээд очдог. Хүн ямар ч том амжилт гаргасан байла, ямар ч гутрахаар унсан байла тий. За яллагдлын талаар ярьчлаа. Хамгийн баярлж исэн барилдаа. Хамгийн их баярлж исэн, хамгийн олон одоо үзэгчдийг шуугуулж исэн, эцэг эхийгээ баярлуулж исэн ч юм уу тийм. Цагаансарлах. Цагаанс бүрээсээ явах тий. Үзэр төрөнд. Ер нь цагаансар тэр бүх барилдаа л гоё. Гэтэ яг аавтайгаа анх нөгөө аймгийн зам болохтой аавтай явж дарханд очиж барилжсэн. Тим наад очиж гоё шүү дээ. Тэгээ аавтайгаа анх нааданд очиод тэгээд аймгийн зам сал авдаг. Тэр наадан бол бас гоё мэт. Манай аавч бас дарханд нэг 2 жил ажилласан. Зөв. Тийм. Тэгээ би бас сандлын хүрээтэй болцсон бас тий. Тийм. Тэгээд би бас бас тэнцээ бас гал малд нэг жил бэлтгэл гарч мараад би тэгэхэд чинь арай дөнгөжл бэлтгэл хийж эхэлж байсан. Үзүүлбэрүүд хин төгөлдөртэй. Тий. Тэгээд тэнцээ дархны аймаг арслах нартай. Тэгэхээр одоо очротох ерөөлтөх аймгийн төчин байсан юм. Зөв. Тэгээд тэгэж гараад тэгээд сүүлд нь тэгээд тэр аав ажиллажсэн газар очиж цол аваад бас. Тэгээд тэнцээ 2 жил ажилласан болохоос таньдаг хүмүүс бас хүлээн байгаа тий. Цугласгаар нутгийн ард тий. Мэдүүдийнхэн тэгээд хүүн цол аваад нэлээд баярлсан баг. Бол зөвлөгөө өгнөс. Барилдаа өгнө. Орой болгоно. Барилдаа нэр болгоно. Ер нь залгаад чи тэгээд дэшүү гээл. Харин одоо бүх юм чинь ирэхгүй одоо яах вэ тий. Тэгээ явчвал наа чи тэгэх гээд байна шүү дээ. Чи трийг яах гэж гээл. Хөлний тавилт мавилтыг би ер нь автгаа их төстэй барилдаантай. Зөв. Тий. Зөөр өөдөө юм байсан уу юу? Тий. Ерөнхийдөө бас юм хөл хавраа утгаа наага маага ерөнхийдөө их хийж барилддаг. Байсан. Одоо санахад одоо жоохон бахад л нөгөө барилдааг харахад одоо тэр яг нөгөө удам дагна гэдэг чинь нөгөө тий. Одоо ингээд намсааш орцохын барилдааг би мэдэхгүй л дээ. Одоо тэр хүмүүсээр ахмад тастай хүмүүсээс сууж байгаа. Бацуур аврагын ингээд босгаа хийдэж шүү дээ. Наа яах яг ингэж босгодог байсан гэл ярьдаг. Тэгэхээр яг л цусанд нь юм байгаа. Одоо тэгэл чиний үг чинь бас л нэг юм зүүн даваас нөхөр гараад ирэх. Бас магадгүй нэг гэн байгаа тий. Ачиртай бантан подкастын ивент итгэгч амтаар урлаж аз жаргалыг түгээн. Азиана. Ачиртай бантан подкастын ивент итгэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Сүүлийн үед бүх үздэг эмэгтэйчүүд бас их олж ирсэн байна. Тэ? Тэрийг бас юу гэж харж байна? Бас сайхан барилдаанд барилж байгаа үзэгчтэй үйл ер нь их гоё байдаг шүү дээ, тий. Ер нь үзэгч шуугаад тийм барилдаанд барилдах бас гоё шүү дээ. Бөхөөргөө дүүрцэн те тэгэл ингээл хүмүүс орилдоод ингэж яхаас. Тэмхлэн ингээд жоохон орилж мөрлөд тахаар жоохон эвгүй нүг юу? Мэдгүй яг барилж яхад сонсвэс нэг хүний хоолмолоос зүгээр нэг чихэндээ бүү гэдэг. Тийм байгаа. Яг нэг дэвжрээ орохоор нэг юм. Гэхдээ юу яадаг шүү дээ. Чам тэгдэггүй. Одоо ингээд хоёлаа барилжлаа гэхэд одоо нэг одоо миний чиний чамаг дэмждэг. Гэхдээ миний таньдаг бас нэг юм ойрхон хүмүүс шүү дээ. Тийчээс мөг жаргалаа наа залбооч муудсан байж гэдэг юм өөрөө муусан юм хийх хэлжлээ шүү гэдэг шүү дээ. Тэр амар сонсож шүү дээ. Сонсох юм сонсохгүй. Ер нь яг үнэн. Тиймэрхүү ч бас амар зүгээр хажууд хэлж байгаа сонсогддог шүү дээ. Тэгээ одоо танаа үеийн залуучууд бас сайхан том цол хүртээд дээшээ барилцаа. Танаа үеийн төлөөллүүд одоо бас бүхий спортыг үзэж сонирхож байна те. Өшөө олон яавал бүгчүүд одоо ямар байвал энэ үзэгчтэй сайхан татах юм. Энэ сайхан хүмүүсийн хайр инэрлэлээр одоо эдлээ чинь өдий зэрэгтэй явж байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгээ ер нь бол манай үеийнхэн ч дээдийнхэн ч гэсэн ер нь жудаг гэж бас их ярьжлаа л да. Жудагтай байх гэдэг чинь бас нэг өөр ойлголт баха. Нэг зөв хүн байх. Одоо нэг хүнтэй зөв харьцах тий. Нэг хүнтэй мэдлээ сурчдаг байх тий. Одоо ингээд төрүүлээд очиод мэдлждэг тий ахаа хичээ гэдэг. Нэг тийм тэгээд ер нь зөв л байх юм бол тэгээд ер нь хүний хайр хүндэлийг угаасаа болов гэж боддоо шүү дээ. Миний бодлол жудаг бол зүгээр нэг тийм л гэж тайлбарлах хэрэгтэй. Одоо за барилж байгаа бүхчүүд дээд үеэс одоо за жудагтай хүн гэж тэр бүхийг би одоо хэлж байна одоо бодож байна гэдэг ч юм уу тий. Тэгж хэлвэл одоо хэнийг нэрлэх вэ? Би архиж байгаа шиг л.
ер нь багшаасаа их үлгэр дуурайл авдаг. Тийм шүү дээ. Яг л ингээл ер нь байгаа л ерөөсөө тий. Тийм ерөөсөө л Би авч харж байгаа. тэр хүндлэмээр хүн шүү дээ манай багш чинь. Тэр нь зааж байгаа, ярьж байгаа, тэр шавнартай хэлж байгаа. Одоо тэр үгнүүд, сургаалууд тэр нь бол тэгэл амьдралд хэрэгтэй л юмнуудыг заа сургадаг. Тэгээ ерөөхдөө архичаа багшаас их үлгэр дуурайл авч ер нь хүндэлж. Архичаа багшчгэл байхаас ингэж нэг гүндүүгүү тий шүү дээ. нэг хүнд хэлээснээ хэлждэг, загнуул загинждаг, хайрлуул хайрлждаг тий. Тийм л байхыг хүсдэг тий. Тийм шүү. Ер нь тэгэл би ч бас ингээл арч чагаад ингэ харж хагаад яг л нэг бүх хүн гэж нэг ийм л байдаг бах таа шиг тийм үү тий. Яг тийм юм ингээд анх барилдаж эхэлж байгаа ч гэсэн би хааных нь хөгжлөнч мундаг байсан. Өмсөж байгаа дээл ховц гүүж байгаа дивэ шаваа хүнээс дахин авж байгаа тий. Тэр болгоно айгүй мундаг шүү дээ гэж тий. Одоо ер нь гадуур хувцалтан ч гэсэндээ гоё шүү дээ. Стайлтай шүү дээ сайтай тий. Манай ч хажууд нэг бөөс өмшөө явж байгаа. Багш чинь стил сайтай ер нь ганган шүү дээ ер нь. Хүчтэй дундаа ер нь гангамдаа орно. Тэгээ одоо бүхийн байр шагнал бас нэмэгдээд. Одоо ч ер нь тухайн үед чинь дээр үед ингээ ярьж байгаа улсын баяр наадмын төрөөх нэг ундаг дугуй байсан ч юм уу тийм үү тий. Одоо нэг үе удаад бас сайхан болоод байна тий. Тий. Нэг үе удаад бол бас кинод гадаг шиг. Нэг үе удаа сайхан болж байна. Нөгөө талаас нь тэгтээ бас ард амир хэцүү ард амир хэцүү тэр шиг нэг үе удаад бас сайхан болж байна. Тэгтээ бас яг үзүр төрүүл зүрт хүрж байгаа бүхчүүд, шүгэн зүрт хүрж байгаа бүхчүүдийн шагнал ерөөдөө нэмэгдсэн байна. Ер нь тэгээд одоо шүгэн 8 тэдэн сая, 4 тэдэн сая, үзүр 4 тэдэн сая гэл тэгж байгаа хэрнээ доогоороо ерөөсөө нэг тийм өссөн юм байхгүй. Нэг хэвээрээ тий. Нэг даваад нэг 30 40 мянган төгрөг авдаг, хоёр даваад нэг 50 60 80 мянган төгрөг авдаг. Тэгээд энэ тал дээр бол уул нь эргэтгэж жоохон тэнцүүгэнд бол явуучвал зүгээр байгаа тийм. Дээшээгээ тийм их байгаа. Тий. Их байгаа ч гэсэндээ доогоороо бас адилхан. Одоо нэг давал нэг 100 мянган төгрөг байдаг ч юм уу тийм. Тэр ч бас зөндөө олон залуучууд шүү дээ. Хэдэн сар хэдэн жил бэлэн хийж нэг давж байгаа тийм. Тэрэндээ баярлдаг. Тэрэндээ баярлж байгаа. Тэгээс тэрүүгээр амьдарч байгаа хүмүүс бас зөндөө байгаа шүү дээ. Зөндөө манай залуучууд чинь яг зарим багтахчгүй шүү дээ аймаг залчгүй тийм. Одоо тэнийг барилж байхад аймаг цэргийн цолтой хүчтэй барилгын шагнал хэд байсан? Төрүүлэхэд. Би барилж байгаа чинь надад 150% зайлуу. 180 байлуу. Намайг төрүүлж байхад чинь 280 байсан. 100 мянган төгрөг нэмэгдсэн. Угаасаа бензин хүнд орсон юм шиг. Би ирэхэд аймаг цэргийн цолтой хүчтэй барилдаа нэг цөөхөн болж байна тийм. тогтмол сард ядч нэг болгоод тэгээ бас бай шагналын ус жоохон нэмээд одоо улсын цолтой хүчүүдээс хүрдгүм ахад арай жоохон төхүүлээд тийм шүү дээ. Нэг нуураад доошлох юм тийм. Нэг хоёрын даваа маваг энийх нь мөнгийг бас жоохон нэмээд нэг бүхий холбоо тэртэл дээрээ жоохон доошоогоо дэмжмэнтэй жоохон хийвэл харин яг би бас над ч усыг боддог байхгүй. Одоо төрөө үзүүр за шүгэн дөрвийн байвал болж байна тийм. Одоо 5 сая 10 сая шүгэн дөрвийн 2 сая ч юм уу болоод байна. Тэгэхэд энэ шүгэн дөрв төрөө үзүүрлөө барилж байгаа заа нэг өсрөөл 20 тонны бүхчүүд байгаа шүү дээ тийм үү. Гарын 10 хуруунд багтах хүмүүс л эргэж байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг ард талд нь үлдэж байгаа нөгөө нэг 100 гаруй бүхэн зарим нь нэгж давахгүй зайлуу гэртээ харж байна. Нэг зовоод нэг даваад яах гэсэн чинь нөгөөх нь айгүй бага хэмжээний ч юм уу тий 30 40 мянган төгрөг авах тэгээд амьдралд хүрэхгүй. Одоо юм ямар үнэтэй болсон бэлээ тий. Тийм учраас гараад нэг хоол авч идэл дуустдаг юм болчиход шүү дээ. Тэр дээдлийн мөнгийг болж өгвөл одоо барилгын төсөв гэж байгаа юм шиг тэр дээдлийн мөнгийг доош нь жоохон тэцүүхэн хуваарлжвал их зүгээр болов шүү. Дээшээгээ тэгж бас 10 марав гэж тэгж яаж яхаар нэг таамаа бол ер нь нэг барилдаа нэг ер нь бүх холбоо яг юу ячвал зүгээр юм санагцсан яг нэг юм тогтоочдөг. Тийм тогтоогоод яг л ханшаар нь болгоч. Тэгээд яг хуу бүр цай юм тэгш нь гарч ирлээ тэднээс нэмэл явдаг. Буулгадаг тий. Тийм буулгадаг. Тэгэхгүй ингээл нэг гайгүй спонсор орж ирэнгүүт дээшээ болгоол тэгэл жоох спонсор муутай барилдан болонгууд доошоо навсунаал. Тэгээд иж барай бас одоо бүхчүүд бид нартай бас жоохон юу өөжгүй гэх юм уу те бас нэг давж байгаа хоёр давж байгаа давхгүй ч байгаа залуучууд зөндөө байгаа. Тэгээ бас ард түмэн бас бүхчүүдийг бас тэгээд мөнгөтэй тийм нэг бай шагнал 8 өндөр болонгот амар баян гэдэг бүгдөө баг тийм мөнгө авчаад байна гэж байна. Бүгд л яг тэр мөнгийг
бүгдээр аваад бүгднийх нь амьдрал дээшлээл гой тансаг машин унаал том яваад байна гэж бодоод хараад байдаг шүү. Ер масаараа. Ерөөдөө үзэгчтэй л тийм байдгүй шүү. Энэ бол бас нэг 15-20 жилийн хөдөлмөр яваа. Тэр дунд хүн өвчин зовлон тусна. Бэртэж хэмтэн ялгадна тий. Тэгээд тэр чинь бэлтгэлд одоо зарах мөнгө одоо ядаж л фитнесийн мөнгө гэхэд одоо хэд байгаа лээ тий. Ингээд гайгүй фитнес одоо бүхчүүд бэлтгэл хийхэд сарын төлөв хэд байгаа лээ. Нэг уураг витамин аваад уухэд нэг уураг нэг амино бисаа хэднэр үнэтэй байгаа лээ. Тэгээд тэр бол нэг бас бүхчүүд маань одоо даймон золтой дөнгөж гарч ирж байгаа залуучууд байна, дүүнер байна. Тэд нар бол хүмүүс авч чадахгүй байгаа хүмүүс зөндөө байна. Тэр болгон дээр бас бүхчүүдтэйгээ битээ тэгэж бас муухай хараарэ гэж үзэгч түмнээсээ хүсье. Тэргүй яг тэгээд зөндөө болон зовлон бэрхшээл туулж иж одоо энэ амжилт гэдэг юм ирдэг. Угаасаа тэрийг ар гэр байна тий. Ар гэр тэгэл одоо би нэг өөрийнхөө төвшөнд тэгэл ярихад улсын баярын нааданд очиод өнгөрч унчаал нөгөө хямраал уйлна шүү дээ. Чи тэр нөгөө уйлдаг. Тэнгуул ч нөгөө дагаж уйлаад ихнэр хөвгүүд дагаж уйлаад нөгөө уйлыг хямраагаад стресс авахгүй юм болж байгаа шүү дээ. Тэр чинь чөлөөний тэмцээн юмсаа наах ингээ явж хахад зардлаа яад үснэ. Зардал тэгэл хувиас шүү дээ. Би чинь нөгөө манай ах та өрөө дээр нэг машин зардаг байсан. Тэр нэг өөрийнхөө танилцуулга ингээ зураг мөрөг өөрийнхөө танилцуулга. Тэгээ миний зардал ингээ сая 800 болж байгаа маха. 10 20 20 дүүтэйг мөнгө өгсөн. Тэгээ тэнчнээс бас би 2 3 тэнцний зардлыг манай ах бас гаргуулж найз нөхдөөдөөс авалж авч ирсэн чи. Манайх ер нь хамгийн мал ламбардан тавьж дуусандаа хувирна тэгэл мөнгө аяг ээжийн эмиг зүүлт мүүл аав ээжээр бүгж гээл тэгэл сүлд навахын аваад алдахын алдаал тэгэл ерөнхийдөө гэрт байж ламбардаж болох ер нь бүх юмыг ламбарцсан доо. Ах яг тэмцээнд яваад энэ нэг тийш залуучууд байхгүй. Залуучууд угаасаа тэгдэж штэ. Хувийн зар тэмцээнд явчмаар үүдэг. Гадагшаага ямар шүү байгаагаа мэдчмээр үүдэг. Тэгээ ер нь тэгэхэд тэгэж явсан нэмсэн болгонд медалтай ирсэн л тэр. Тэр хариуцлагатай байна бас. Улсын одоо ингээд улсын ачаан мөнгө чаргыг за цаашдаа өшөө сайхан том цол авах бах. Энэ залуугийн ингээд амьдралд нь одоо хамгийн нөмөр нөөлөг усан ээж аваар байхгүй. Тэгэхээр тэр хоёр хүн одоо хүүхдийнхээ хүсэл зорилгыг одоо хязгаарлахгүй тийм л дээ. Өөрийнхөө идж уудаг юмыг хугаслаад байгаа юмаа ингээд явж ирсний хүчинд одоогийн мөнгө чаргал бий болсон байгаа байхгүй тий. Тэр яг үнэ. Одоо аав ээжээр одоо хоолтой хоолгүй зөндөө одоо надад атусны мөнгөчгүй үе бас байсан. Тэгээд уламжлалтын наах нь манах байдаг байсан. Тэгээд тэнцээс спортын дуурд нар алхаад хүртэл бэлтгэлтэй. Энд чинь бас нэг хүний зориг гэж юм байх шиг үлдсэн хүсэлтэй. Бэлтгэлээ нэг өдөр тасалчихгүй гэснэг тийм хүсэл эрмэлзэл. Тэгээд тэрэндээ ч одоо ингээд өдөр зэрэгтэй хүрээд явж байгаа гэж бод. Тэг шөө сайхан амжилт гаргана тий. За тийм учраас одоо бөхөр хичээлж байгаа, бөхөр хичээлдэггүй спортоор хичээлж байгаа хүүхэд залуучуудын эцэг их байдаг бол хүүхдээ одоо сайхан спортоор хичээлэхэд нь сайхан дэмжиэд манайхан тий. Хүүхдийг ер нь нэг тийм дуртай юмд нь л явуулах хэрэгтэй байлээ гэж юм одоо бодоод байгаа шүү дээ. Хэдэ дургуй юмд нь хит хүчлээд тэр л хизээж амьд үзүүлэхгүй. Хүүхдийн сонирхлыг харах хэрэгтэй. Тий. Хүүхэд юу хүсэж чинь тэрийг нь л дэмжих. Тэрийг нь 100% тултал дэмжих хэрэгтэй. Том машин зэрэг унаал мөнгөтэй харагдаад ирэх гэдэг хэлсэн шүү дээ. Тэр чинь асар их хөлс туслуулж хийсэн бэлтгэлийн цаг хорон мөч бүхэн тий. Өөрийнхөө одоо хичээл сургуульд сурах байсан цаг хугацааг золиослоод зүтгэж байгаа. За бүх чиглэлтгүй тий. Бизнес дээр ч юм уу тий. Ер нь амжилттай бүх хүний ардл нэг тийм том золиос тий. Тийм байгаа бах. Тэгвэл нөгөө дуртай юм хийгээ явж байгаа учраас цаашдаа амжилтанд хүрсэн хүн болгоо юм тусал усны амтыг ер нь мэдэх баха. Усаас гоё амттай тий. Гоё шүү дээ. Цагаат талгаар. Яг тэр амтыг мэдэрч үзсэн хүн болгоно л одоо амжилттай явж байгаа бах гэж. Бодож ин яг бүх гэлтгөө бизнес одоо урлаг спорт тий. Ам ихэнд юу н орж байгаа юм шиг л. Ам ихэнд орж байгаагүй. Орж байгаагүй. Тэр тэгэл барилдаан дунд чинь тэгэл юм болгоо одоо барилж мэрж ах чи манай зарим өрсөлдөгч чинь ингээл юм хүм ярьдаг хүмүүс эдэн штэ. Хөл мөдрөний явгаж ёо. Манай ярих гай юм хоо. Хоёулаа бас ярина штэ. Ерөөсөө бас сүүлийн бас тэгээд ингээд тийм хүмүүс мэрсэр нэрийн дурдаад явах гээд явах гад явж ёо.
Би алдаад онохгүй шүү дээ гэж ирсэн. Одоо ч бас гайгүй байна. Тэг өөрөө нэг жоохон ахмад талдаа болоод ирсэн ч юм уу. Тэгээд дүүнэр болохоор яриад тий. Тийм тохиолдлууд ер нь хүн өөдөөс яриад ахаар ер нь яа. Жохон эвгүй. Эвгүй юу. Барил жохон нэг анхаарал хэрнээ төвлөрсөн гарч ирж байгаа шүү дээ. Яг ингээд барьс авах гээд гэж байгаа гэдэг тийм яриад гарч. Жохон юм удаашраа нэг болж болоод. Манай бүрүүгээр л тэгсэн шүү дээ. Тийм яриад байгаа хүнтэй өөдөөс нь сайхан яриа явчтэй. Өөрөө яг ярьд юм яа мэдэхгүй тэгэл л манай тоглоом шоглоомор шилсэн юм манай тэр яриа шоогч бас фэйсбүүкээр авалцах юм байна. Хоёр видео явуулаад тэр тэгээ байга салах юм биш ямар өдөр болгон баг одоо 2 за мөнгө матар харцгаа ерөөсөн. Тэр нэг бас нэлээ явуулах тий. Тэгээд өчигдөр нэг эрэг сайхан юмыг түгээ би тэр нэг буруу зүрх юм ярихгүй тэгээд нэг яг нэгнийгээ маазруулаад тэгсээгээд тэгээд өшөө олон цааш олон удаа үргэлждэг байгаа юм. Ер нь тэгээд их төшин бид бас тэг ялгаагүй дээ. Адилхан тэгэл би нэг одоо байг сугахад гэж жигж байгаа зү. Нэгнийхээ буруу үйлдэл ингээл хараад энэ яах нь тэгвэл шоолох гол тий. Ерөөсө бүх юм бэлэн байж байгаа ш ерөөсө хэлэх үг нэг үл гаргахчвал ерөөсө тэгэл. Одоо ер нь барилдааны онцлогоос ярихад өөр чин бараа хүмүүстэй барилдахад өвтөх юм уу зүүн хүмүүстэй өвтөх юм уу? Ер нь нэх ялгаагүй дээ. Өөрөө татчихвал тий. Зүүн болгоол. Ер нь бүх талтай хүмүүстэй барилдаад бэлтгэл дээр барилдаж байгаа болохоор ерөөдөө яг тийм аль нь юу гэсэн байх. Хоёуланд л зориулж юм бэлдэж байгаа болохоор. Одоо зүүн хүнтэй тэгж өрөлдөн, баруун хүнтэй тэгж өрөлдөн гэл. Бүхэлдэх төвчэн чи одоо ч тэгээд яг хуу санжаа авраг бүрдэг орслоо 2-оос хойш авраг гарсан төрөөгөө ч гэсэн одоо өнөө цагийн Монгол бүхэн түүхэнд бол бас сайхан барилж байгаа салгуучууд их зөрөгтэй дотор харцсан, мөнгө эрдэнэ харцсан, Сүхбат заа, мөнх жаргал начин, за араас нь Батсуур арслан, Шарав дорж арслан гэл те. Энэ сайхан салгууч. Энд чи одоо ингээд том бааз байна л да тий. Дүүнер байна. Ундрах сайтай. Ер нь манай намраас хаврын бэлтгэл ер нь эрт бол нэг 60 хүн бол ер нь тогтмол байна шүү. Тэгэл ер нь давна. Хамгийн багадаа л нэг 60 мөр хавцаар. Тэгээ наадын бэлтгэл чи ер нь тэгэл 80 80 хүрдэг шүү дээ манай. Тэгээ өөртөө бааз мастай болохоор ерөөдөө тэр нь жоохон давуу тал. Тэгээ манай хоёр багш бас өдөр зэрэгтэй бол болтол нь бас нэлээ хичээлээ. Одоо хэн багшилж байна? Одоо Прудогх Чимбах хоёр. Чимба. Ерөөдөө өдөрдөж намраас бэлтгэл хийж эхэлж байгаа. Одоо тэгэл бэлтгэлийн систем төлөвлөгөө гаргаад тэгэл хийж байгаа. Тэгээд ерөөдөө хоёр багш маань бас зөвлөөд. Прудогхыг их мундаг багш болох гэж боддоо шүү дээ. Ер нь Прудогх мундаг шүү дээ ер нь. Зааж байгаа юм зам. Зааж байгаа юм өөрөө тэгж бие махбод одоо оюун санаагаа ингэж бүхэл тул зориулж шүү дээ тийм үстэй. Ямар амар характертай бүхүүлээ тий. Тэгээс хүнийг амар шинжээ сайтай гэх юм бүрдөх. Одоо нэг тохирсон мэхийн зааж чаддаг. Яг чи ийм хийвэл яг болох юм байна гэдэг талаас нь тий. Ийм хийх өндөө ийм бэлтгэл хийх хэвээр. Ийм хүсэн тий тасгалууд тэдний ерөнхийдөө яг зөв хэлж чаддаг. Өөрийнх нь тэр характер зүрх зориг гэдэг юм бол та тий тэрийг сурч юм бол тэгэл дуусаа энэ би хаан дээр авчраад тавьчих юм бол тий ер нь бол хэр оргийн хүнээс гараад авахгүй характер сэтгэл зүрх зориг шүү. Юуны алтан цомын тэр ихний танаа төрүүлдэг юунд дээр ч бас амар барилдаан болсон шүү дээ. Зоргоогийн барилдаанууд чиний хангаа авахтай хийсэн барилдаан тий. Тэгээ манайх тэр 2 дугаар сард дээр ховдтой таардаг тэр бас ер нь бол тэр шийдсэн шүү дээ. Тэр чинь ерөөсө та хоёрын ялсан төрүүлэхээр байхгүй ерөөсө. Тэр барилдаанд ер нь алдсан үг шийдсэн гэж боддог. Ер нь хангаа авахтай олон таарлаа. Гэхдээ 4-5 ав таарсан бахоо. 5-6 таарсан. 2 3 давсан тэгээд 4 мөр унсан баг. Хангаа авахч бас барьтаа шүү дээ. Бид ч тактик нь төмөр цоож нэг нь хэм байлаа доор нь баяр жохлон байсан уу? Биш сосром байсан. Тэр ихт унах унахгүй шүү. Тэгээ тэр ихт унахгүй байхад 15 юм байна. Тэгээ нөгөө хороос нь яаж нэг даваа гэсэн юм төлөвлөгөөтэй тактиктэй. Энэ бол багийн спортын тактик шүү дээ. Тэгээд яг урд өдөр нь бэлтгэлээ хичээд багш бид эдийг нэг хоолнд оруулаад.
Тэгээд ерөөхдөө нэг жоох яжаасаа сайхан барилдаад яанда. Доотлоо эрт нумахгүй хахтал манах хэрэгтэй болчихно. Тэгээд дээд 3 том золдонгоос нэг даваа авчихад тэгээд ер нь манайх хожчих юм гэсэн тийм тактиктай. Барилдсан. Тэгээд тэр жил чинь ер нь тэгэл ховдын их 3 тэгэл нөгөө 3 ч гэсэн улсын баяр наадмуудад төрүүлсэн нэгэн зам болцсон тий. Тэгэл ингээл мундаг байсан. Тэгэл ер нь бүгэн болгон баг 160 70% л манайхыг ер нь гэж шүү дээ тий. ховдыг ялна гэсэн баг хүн байгаагүй хөө. Тийм гарангах л байсан баг тий. Тэг арангаах бид өөрсдөө л ялна тэгээд тэрнээс яг бос хүмүүс бол нэг тэгж бодоагүй хаа. Одоо 4 жилийн өмнө за Алтан цам мөрглөө аранга баг. Одоо баг тэр бүрэлдэхүүнээр шахуу дээрээс нь хүчээ зузаалгаад төгөрдөрж начиг авцсан байна тий. Ингээд бодож байгаа энэ жилийн тактик ерөөхдөө ямар хөө байна? Энэ жилийн нууц. Энэ жилийг дараа намар яах дуусч байгаа та дахиад навдаад тэгээд тим тактиктай байсан шүү. Яг тактикаараа явлаа гэдэг чинь. Одоо нөгөө Сүхбат ч өмнө бас ярьжсэн нөгөө ах нар нь тэгж өвлжсэн чи ерөөс давхтаа голно ш. Хүм муутахаараа гэсэн. Одоо чинь Сүхбат цаан ч одоо бага манлаалаад тий хамгийн том золтой бүр догох барилдахгүй Сүхбат манлаалаа ингэ барилдаж чинь тий. Цаг хугацаа гэдэг тэгээд одоо ерөөсөө хурдан юм байна. Хүн хөгж дэвшчихгээ өрөөл богинохоо хугацаанд гараад ирдэг. Хөгж дэвшгүүгээ хөрөөл 1003 хугацаа байгаа ч гэсэн ахтгүй тий. Одоо манай тэр өргөх чинь шарва авсан шүү дээ. Шарва манай муутахгүй тэгээд дайрж явж байгаа өмөрж наадах. Сүхбатын ажлыг авсан юм шүү тий. Түрүүн хин түрүүнийхээ яриаг үргэлжлүүлээ. Эвгүй өөрсдөх шиг магна хин гэдээ ярьсан. Магнат ер нь олон таарсан уу? За өмнөх 2 алтан зам дээр нэг таарсан. Тэгээд сая нодон намар дарханд 2 таарсан. Би Ботгонтой ч юм бол 2 аймгийн зам хуйлаа шуугуулж ялаа шүү дээ ер нь. Тий. Тэр жил нь цагаан сараас ч би Ботгончоос 4 давдаг баг шүү. Тий. 5 дар бадарч хат. Тэгсэн тий. Тэгээ ингээд явж исэн Цуг аймгийн зам байсан залуу маань нүүдэр имхийн зур 2 жилийн хугацаанд Монгол улсын арслан болчлоо тий. Тэгэл одоо яг нэг цаг үед одоо аймгийн зам гэдэг тэгэл яг ах нартайгаа барил ах нарыгаа даваалыг шуугуулгаар гарч ирж ирсэн. Нэг маань ингээд улсын баяр төрүүлээд арслан болчлоо. Тэгээд над ягаад бас би биш гэж тий. Ягаад би биш гэж. Тэгээд ерөнхийлөгчийн сургуультай сайн хийчих. Ерөнхийдөө зорилго бол садан төрөлх зорилго тавьсан бэлтгэл сургуультай хийж байгаа. Тэгээд над марлаар л та. Цаан тэгж шүү дээ одоо тэгээд. Зөндөө олон сайхан наадмал гэж одоо дөнгөж 29 настай. Орхон баяр арслангийн талаар. Орхон баяр арслантай ер нь олон таарсан уу? Үгүй. Барилдаж нэг л барилт. Сая наадмын өмнө нэг. Дөрв түлдээд. Дөрв түлдээд. Тэ. Тэгэхэд жоохон суларцсан. Орхон баяр ер нь барилдааны онцлог нь чанта барилдаанд тарахгүй байгаа юу нүггүй юу? Тарахгүй би ерөөхдөө бас жоохон тактикийн юм явсан. Наадмаар барилч магадгүй тий. Ерөөхдөө өөрийн явуулаад юмын үзье гэд өөртөө. Зайгүй шүү дээ ер нь тий. Зайгүй тий. Барьц авахд ер нь нэлээд хэцүү. Тэгээ өөрөө сэнжиг ухаж барилддаг. 2 гарын үзүүр сайтай. Тий. Сүхбат цааны талаар. Сүхбат цаантай бол байнга л үзэж байгаа зү. Би баг өдөр бол бэлгээд он дээр л жах үзэж байгаа шүү дээ. Тэгээ Сүхбатын төвчээр тэлтэй. Харин тэр л мундаг тий. Үнээр төвчээрт. Яаж ч хүн даруулсан тэгэл тэрнээс гараал ирдэг. Хоёр бас гар сайтай тэр хатгалт сайн. Тэгээ тэр нурууны төвчээр, барилдааны төвчээр юм гооч. Тий. Тэгэл ер нь адилхан 2 хүн барилдаж байгаа Сүхбат тулдаал дэвшээд юу тэсэл зүтгээд байгаа болохоос адилхан муудаж байгаа шүү дээ. Адилхан бэлтгэл сургуульд хийсэн чинь нэрээс дутаадах юм байхгүй. Тэр чиний тэр төсвөр дэвчээр өөрийгөө зоригжуулж байгаа. Тэр чанар хамгийн арай өөр байгаад. Зөрөгтөд арцсан талаар. Зөрөгтөд арцтай бас байхан барилдсан мэт бол барилдсан. Оо тэгэл. Зөргөгийн мэдрэмж бас толцсон хурд тий. Цахилгаанда тохирсон ш тэр нь бол ингэж явж байгаа алгуулчдаг ш ерөөсөө. Тэгэл алгуулсан. Барилж байгаа нь алгуулчдаг ш тэгэл. Эхлэнийг мэдгээд хажууд гарцсан л. Мөнхөрдөн арцсан талаар. Мөнхөрдөн арцтай юун дээр манай гуравтай тэгэл бараг өдөржингөөл барилч. Одоо тэгэл тийм хүмүүстэй барилдаад гарчаа. Одоо тэр мэдрэмжийг Сүхбаттай ч юм уу Зөрөгт Баатартай
барилж байгаа мэдрэмжийг за өнөөдөр би ч юм уу нэг за салгалж явж байгаа нэг 2 сарын дараа 1 сарын дараа нэг барилдаан дээр тэрээр тараад ундагч давдагч ингээд өнгөрч штэ. Тэгэхээр бэлтгэл болгон дээр тэр хүмүүсийн хөдөлж байгаа хөдөлгөөний мэдрэмжийг аваад байгаа гэдэг чинь өөрөө бүхэл хэмжээнийхний давуу тал болчиход байгаа байхгүй. Одоо яг гид барилж байгаа залуучууд байгаа болохоор тэгээд яг бүх мэдрэмжийг одоо надаас ихэд хөлний мэдрэмжийг нөгөө гур маань авч байгаа. Өндөр золгооны мэдрэмжийг авч гин, зөргоогоос хурдны мэдрэмжийг бид гурав авч гин. Сөхөөгөөс төвчээрийн мэдрэмжийг бид гурав авч гин тий. Ингээд бүх мэдрэмжийг аваад байгаа байхгүй ерөнхийдөө. Одоо зааланд барилж байгаа одоо зарим бүхчүүд бол тийм мэдрэмжүүдийг авахгүй ба шүү тий. Тийм шүү тий. Тэгэхэд нэг дивжин дээр хэлж болох бүгдээрээ тэр мэдрэмжийг аваад байгаа болохоор бас нэг давуу тал, амар том давуу тал гэж бол харж байгаа. Яг энэ 3 сайхан залуутайгаа нэг цаг үед ингээ барилж явж байгаа бас баяртай байдаг. Нэг нэгэндээ зөндөө ангаа тий. Би ч нөө өмнө манай 2 дивжээ чинь 2 тустай байлаа шүү дээ. Тэгээ нөө Батбагна битэр чинь тустай бэлтгэл сургалт хийдэг. Тэгээ нөө энэ чинь бэлтгэл хийхээр нөгөө хэдийгээ дайрж унгачаалаа. Тэгээд манай бүрүүгард мартай сурцсан тэгээд барилдал нэг л өөрийгөө амар өн гэж боддог. Тэгээ ингээд зааланд ингээ очиж барилдахаар нөгөө барилдаанаа гарч чаддаг ч нөгөө амар л золгоод нөгөө нэг хэдийгээ мөргөж унгаагаас нөхөрчөө зөрүүлээ хүн даруулсан ч явж идэм юм те. Тэгээ ингээд явангууд энэ жил ингээд бэлт манай Баянгарын бэлтгэлийг харахад ингээд хүн олуулаа бараг 100 орчим хүн бэлтгэл гараад тэр олон сайхан аймгийн арслангууд тэр улсын начин залуучуудтай цогнгийн бэлтгэл сургалт хийгээд гарч өөрийнх нь авж байгаа тэр одоо та өдөр болгон бэлтгэл дээр авдаг юм шиг ачааллыг жилийн бэлтгэлтэй авч байгаа хөө. Тэгээ энэ жил бас манай аймгаас сайхан арслан цолтон төрсэн болов гэж боддог шүү дээ. Тэр үнэн яг ингээд олон талтай олон хүнтэй бэлтгэлийг тусмал хүн задарч хөгжиж идэг. Тийм болохоор ер нь л олон өөр төрлийн барилдаантай хүнтэй л бэлтгэл хийж ивэл зүгээр. Биш тэгээд бас юуртайгаа үзнэ, анарах сэргахтай үзнэ. Хаяа тав тав тий. Хаяа тараад дээр гас гарчижсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тий тэгээд ер нь энэ тийм очиж бэлтгэл их сонирхолтой шүү тий. Янз бүрийн барилдаантай хүмүүстэй барилж үзээд тах. Тэгээд бас бүхөргөлж яг нэг хүнтэйгээ барилдах уу тэгэл гарч ирж барилж байгаа хүмүүс нь өөр хүмүүс байгаа шүү дээ. Тэр болгонтой бие дасгахын тулд ер нь л өөр төрлийн барилдаантай хүмүүстэй их барилдахыг хэрэгжээдэг. Одоо тэгээд за бүхий спортоор хичээлэд явлаа. Сайхан амжилтууд эхнээсээ гараад ихэж дүүж эхлэх гэж харж байгаа. За энэ ч тэгээд одоо сошиалор ч юм уу телевиз яри хэвлэлт өгтөө бас нэг баярлаа гэд үгийг хэлээгүй бас үлдээсэн хүн байдаг бол тэр хүндээ өнөөдөр бас сайхан баярлж явдээ шүү гэдгийг сайхан хэлчихвэл. Одоо зөндөө хүн байна л да. Аав ээж хоёр байна. Одоо Яриг одоо батааж яваа эхнэр маань байна. Тэгээ одоо энэ амжилт үзүүлэхэд тус дэмжиж байгаа одоо компанийнхаа захирлууд одоо спорт орны дарга хүмүүстэй одоо хатан дэвшил компанийнхаа хоёр захирал Нэмсрах Баярмаагч хоёртой ус суугийн удирдах газрын дарга төрөх бах та. Тэгээ шүүн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамт олон тэгээд сүлд спорт орны дарга Батсуурах та дархавраг. Тэгээд аавда ээжтэй ханда маш их баярлаа. Өдөө зэрэгтэй гэмний амжилт үзүүлээ явж байгаа нь. Та бүгдийн маань хүч одоо урам зориг өгдөг, хүч өгдөг. Та бүгдийн маань ачгаа байна шүү. Та бүгдэд маш их баярлаа гэж. Тэр болгон одоо энэ хүмүүстэй хэлж чаддгүй шүү дээ угаасаа тий. Тэгээд угаас бодоод яваад хэлэхээр аав би танд хайртай шүү гэж юусоо хэлж чаддгүй тий. Нодны нэг автор нэг сторилог ордог юм аа тий. Тэгээд нэг өдөөс харж байгаа хайртай гэж. Амар юм мэдэрсээс нэг байнга нэг аавдаас хүн хайртай гэж хэлж чаддгүй юм шүү дээ. Бас хэлэх бас амар эвгүй тийм нэг сонир мэдрэмж авсан. Ерөнхийдөө бас аавч өртөө маш их хайртай шүү. Баярлаа. За тэгээд дүүдээ одоо манай Арангаа нутгаас 2016 оны баяр наадамд ардын босголын 95 жилийн баяр наадмаар одоо Арангаа аймгийн хоёр сайхан ах маань төр булаацалтаж нэг нь арслан нэг нь авраг олж илоо. Тэгээд тэр хоёр ах нарынхаа араас энэ сайхан улсын баяр наадамда төрөө үзүр төртөж
бас сайхан арангаа чууд төдийгүй Монголын ард түмнийг баясгаарай гэж хүсэн өрөөё. За баярлаа. Тэр байвал Батар шигэ. За хачиртай бантан подкастын маань энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлж байна. Тэгээ манай подкастын ерхий ивэнтгч Ями Juice-ээр дүүдээ бэлэг болгон барьж байна. Эрүүл мэндийн гардаг хүн бүрийн сонголт Ями Juice. За Ями Juice аханд ооч хэрэглээрэй. За хамт нь мэдрэгч байгаа үстэй. янз юм байна. Цэвэр жимсийг одоо хэдлээ чинь Жим самтагч штэ шүү. одоо апельсинаас чих юм нэг апельсинаас тодорхой хэмжээний илчлэг аминдам авдаг шүү дээ. Энэ чинь тэгээд олон төрлийн олон жимсийг ингээ шахаад жүүс болгоцсон учраас нэг одоо шил ундаа ухад 40-50 апельсин уустай тэнцгэр хэмжээний ийм сайхан эрдэс бодистой бас илчлэг өндөртэй ийм сайхан жүүс байгаа тэгээд. Уугаад ирэхээр угаасаа мэдрэгдэндээ тэгээд. За баярлаа. Ингээд Ямагийн хамт олонд ажлын амжилт, мөрсөнд амжилт хүсээрээ ёо. За баярлалаа эрхэм үзэгчдээ дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.